За сайн байцгаана уу Globus podcast-ыг сонсдог сонсогчдоо. 7 хоногийн амралтын мэд хүргэе. Би дандаа нэг хэвийн сайн байцгаана уу эрхэм хүнд сонсогчдоо энтрийг хэлдэм билээ. Өнөөдөр зүгээр ингийн эхлэн яагаад гэхээр өнөөдрийн минь зочин маш cool их мундаг сөрхий эмэгтэй байж байгаа, их гоё чөлөөтэй, нээлттэй тийм зочин урьсан байж байгаа. Тэгээд манай зочин маань Берлин хотоос урагдж оролцсон байж байгаа. За сайн урнаа. За сайн уу өдрийн мэнд намайг Болгормагийн уран чимэг гэдэг. Тэгээд танай посткастад оролцож байгаад маш баяртай байна. Урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Ажил ихтэй завгүй байдаг, 2 хүүхдийн ээж, бас хуваараа ажил хөдөлмөр эрхэлдэг давхар их олон ажлуудтай эмэгтэй ингээд амралтын өдөр аваад хүрээд ирсэн манай сонсогчдод бол маш их баярлах байх. Ялангуяа өнөөдөр бүсгүйчүүл маань маш их баярлах байх гэж бодож байна. Яг тэгэхээр гоо сайхантай холбоотой одоо бүсгүйчүүлийг маань маш их гоё нүүр дүүрний нэмсгэлдэг тийм гоё ажил хөдөлмөр хийдэг тийм эмэгтэй байж байгаа. За ямар ажил хийдэг юм болоо би ингээд хэлжлээ урна. Чи нэг сайхан танилцуулаад өгөө. Ямар гоё ажил хийдэг болоод би баярлаад олон бүсгүйчүүл баярлах гээд байна. Би ерөөдөө makeup artist хийдэг. Тэгээд одоо Берлинд тэгээд Германд makeup artist-аар ажиллаад бас жоох удаачлаа шүү. Тэгээд makeup artist, hair stylist гэж явдаг байгаа. Тэгээд тэргүүрэн бас багшилдаг байгаа. Тэгээд ямар ч байсан makeup artist тэгэл хаасаагүй явж идэг штэ. Яг тэгээд тэдний нэг ажил тэгээд явж идэв да. За би зочныгоо нэлээд дэлгэрэнгүйгээр тодруулж танилцуулахгүй бол манай зочин маань даруухан юм бэ. Энд тэнд ингэ явж ингээд хэлж байна. За манай зочин маань болохоор Германы одоо топ модельүүдийг одоо нүүрэнд нь бодолт хийдэг юм тийм ээ. Би тэгж хэлээ. Тэгэхгүй бол манай урнаа даруухан өөрийгөө тэгж хэлсэнгүү. Тэгээд их гоё бас жүжигчдтэй ер нь олонний танил герман хүмүүстэй хамтарч ажилладаг нүүрийг нь бодож исэн одоо тэр өөрөө битсэн байсан шүү дээ. Юу тэргүүнд нь хүрсэн гэд Эдитэ Халафордны би тэргүүнд нь хүрсэн тэр гээд пост хийсэн байсан. Тэрийг хараад бас их чамаар бахархаж байлаа. Ямар сайхан ийм гоё боломжуудтэй яг хажуунаас нь бүр нүрийг нь бариад ч гэдэг юм уу. Яг хажуунаас нь тийм одоодтой ажиллана гэдэг бол бас л их ховор тохиолдол гэж би харж байгаа. Тийм болохоор урнаадаа эхний ээлжинд бас их ажлынх нь амжилт гаргаад ингэ явж байгаад баяр хүргэе Globus podcast-ын зүгээс. Тэгээд баярлалаа. Энэ хэмжээний мэдээж мэрэгжил яг энэ багт ороод одоо жишээлбэл Germany's Next Top Model-ийн Хайдигийн охтуудыг одоо нүүрэнд нь хүртэл бодолт хийдэг юм байлээ тийм ээ. Тэгэхээр энд хүртэл мэрэгчлэрээ амжилт гаргахад ямар цамыг туулаад өнөөдөр энэ хэмжээнд хүрв? Ямар даваануудыг давж иж энд хүрдэг юм бол? Ерөнхийдөө makeup artist ингээд тухайн тодорхой хэмжээний левелд очихын тулд маш их хөдөлмөр гарсан байдаг гэж би одоо хараад байгаа. Одоо ингээд одоо өндөрлгөөс харахад гэдэг шиг. Ингээ ярих юм бол ингээд амар айгүй их юм хийж ийсэн те. Ер нь ингээд үнгүү зураг авалтуудыг маш их хийж ийсэн. Тэргүүрээ би ингээд өөрийгөө маш хөгжүүлж ийсэн юм шиг санагдсан. Тэгээд эхлэхдээ л ерөөсө сургуулаа одоо асбилдон хийдэг байхгүй бид нар чинь. Тэгээд тэрийг төгсөөд гаргаал тавьчихна. Ерөөсөө ямар ч юу байхгүй. Ямар ч баталгаа байхгүй мэрэгчлэлтэй. Гэхдээ хүн өөрөө ингээд байнга юу хийж ээж, ажиллаа хийж ээж, байнга зураг авалт хийж ээж нөгөө нэг experience гэж яддаг ш. Тийг цуглуулж ээж тэгээд юу сайжирд юм уу гэж бодсон. Тэгээд сайн зураг хийхин тулд өөрөө маш сайн байж ээж, сайн бүтээл гаргаж ээж тэгээд хүмүүс юу яадаг. Одоо чамайг олж хардаг гэх юм уу? Чиний ажлын юг стандартыг тэгжээж одоо юу ч хэлмээр юм те. Давтамжаар гарч ирсэн тэр зүйл нь одоо чадвар байдаг тийм ээ. Нэг зүйлийг ингээд хийгээл идэг гэж сая ярьж штэ тий. Мэргэжлийн сургууль явж байхдаа хүртэл ингээд нөгөө юм хийгээл гаргаалсан гэдэг чинь. Тэгэхээр тэр олон давтамжуудын эцэст нь тэр нь чадвар болж үлдсэн байлдаг. Тийм ба. Тийм. Тэгэхээр чадвараа харуулж чадсан л гэсэн үг шүү дээ. Тэгээд танил болж тэр багт орсон гэж хэлэх чах шиг байна зү. Тэгээ ерөнхийдөө makeup artist бид нар чинь одоо миний хувьд celebrity makeup artist гэж явдаг болчиход байгаа. Тэр нь болохоор тодорхой хэмжээний юутай levelтэй гэсэн үг. Тэгэхээр зүгээр makeup artistууд нэг ондоо тэгээд
нөгөө юу дуудыг хийдэг ондоо болоод ингээд тусдаа шигшигдээ явчих тийм шиг санагдсан. Ер нь бол миний харж байгаагаар. Тэгээд миний хувьд бол тэгээд тэр celebrity хэмжээнд нь очиод байгаа гэж би хараад байгаа. Тэгээд тэг хүмүүс угаасаа нөгөө нэг хийсэн ажлаар нь шууд дүгнэдэг тий. За надаар бол дүгнэхгүй шүү дээ. Хийж тавьж байгаа Instagram дээр вебсайт дээр тавьж байгаа ажлуудыг харж иж намайг зураг авалтанд өрн оролцуулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр маш сайн ажил юу яаж чадах юм бол байнга харуулж чадах юм бол тэгэл энэ юунд бол байсаар л байх гэж боддог шүү дээ. Тийм. Орно би ясаараа ингэж бодож байсан танай мэргэжлийн онцлогч нь инженер хүний одоо ажлыг ч юм уу зохион бүтээсэн зүйлээр нь эсвэл эрдэм шинжилгээний ажлыг судалж уншиж судалгааны үр дүн гаргахт нь ч юм уу танил болно тийм ээ. Өөр мэргэжлийн хүмүүс юу байдгийг за мах бэлтгэгч бол тэр хямыг боловсрсныхын дараа намсч ч гэдэг юм уу. Ингээд үр дүнгууд чиний ажлын үр дүн чи ерөөсөн нүдэн дээр ил байдаг юм бэ? Тий. Ямар ч тийм арын хаалга юу гэж байхгүй. Тэгээ үнэхээр сайн бүтээгдэхүүн, сайн зураг, сайн юм хийж явбал одоо дэшээ явна гэсэн. Тэгэхгүй бол мэдээж юу байгаа бас нөгөө connection маш сайн байх хэрэгтэй. Тэгээ connection авч үлдэхийн тулд бас өөрөө бас сайн байх хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө нэлийн миний одоо ингээ хийгээ гаргаж байгаа ажлуудыг хүмүүс хараад өгөн жидэг. Тэрнээс бол нөгөө өөр ажлууч ерөнхийдөө ингээ хийгээд явж байгаа нь ер мэдэгдэлгүй үр дүн харагддаг штеп. Минийх ингээд заавал харагдж ээж үр дүн гарч одоо харж ээж хүмүүст өгөндөг тийм нэг ажил юм уу? Би яг тэгж бодсон шууд хараад ажлыг чинь дүгнчих юм байна да гэд. Урна чи тэгээд бас Германы бас хоёр том брендэд ажилладаг юм байна. Zalando гэдэг одоо мэдхгүй хүн Монголд ч гэсэн ер нь баг байхгүй бах тий Flaconi-г бас мэдхгүй хүн байхгүй бах. Энэ ажлуудаасаа жоохон танилцуулах уу? Ийм компаниудтай ажилдаг гэхээр тухайн компани ажилчин гэж явдаггүй бах мэдээж чөлөөт артист гэдгээр ажилдаг юм болов уу? Энэ дээрээ жоохон тайлбар хийх үү? Тий, Zalando, Flaconi-г одоо том бауч юу гэх том онлайн шопууд ч дандаа фрилансер мейкап артистайгаа ажилдаг. Тэгээд өдөр болгон зураг авалттай байхгүй. Zalando болохоор өдөр болгон байдаг. Хэрвээ ингээд чөлөөт цаг байх юм бол би одоо чөлөөт цагаа би Zalando-д өгдөг гэж олон жишээ нь одоо хагассан санд Zalando-гийн юу ажилдаг, үйлдвэр ажилдаг. Одоо тэнд чинь маш 20-30-аад тийм жижигхэн студи ажилдаг. Тэгээд 20-30-аад мейкап артист, 20-30-аад зурагчин, тэгээд стайлист, тэгээд модельүүд, тэгээд 4-5 бүртлгүүнтэй ингээд 20-30-аад жижигхэн студи зэрэг ажиллаж байдаг маш хурдтай. Тэгжээж тэр одоо хүмүүсийн ингээ онлайн шопинг хийх боломжийг бид нэр Zalando-гийнхан тэгж олгодог. Тэгэхээр амар маш том тийм процесс явагдчихэйдэг. Одоо ингээд бид нар чинь ингээд онлайнаар хараалаа энэ хувц тэр хувцгээ байж энийг харуулахын тулд амар том баг хадталд ажилласан байдаг шүү гэж хэлсэн Zalando-гийн хувьд бол Flaconi хувьд бол бас удирдалдаа нөгөө видео юу гаргадаг. Flaconi бол харцангуй Zalando-г бол юу шүү дээ залуу компани. Тэгээ бидний best компани болохоор зэрэг яг нь 2011 онд байгуулагдсан билээ тий Flaconi. Тийм нэлээд амжилттай ер нь нэлээд модерн байлгыг гэсэн юутай юм бэлээ, ураатай юм бэлээ. Тэгээд Flaconi-тай ажиллаад одоо жил болж байна. Тийм Flaconi-гийн одоо видео tutorial гэж байдаг шүү дээ видеонууд. Одоо makeup видеонууд, модельүүд одоо зарим дээр нь яг миний гараар ороод идэв. Зарим дээр нь модельүүд өөрөө хийж байгаа юм шиг харагдсан боловч makeup artist ингээд хийчээд тэгээд модель хийсэн шиг гаргадаг байгаа шүү. За тэгвэл ажлын онцлог гэж бас байдгийн юм байна. Тэгээ Flaconi-гийн хувьд манай Германд байдаггүй, ер нь Европт байдаггүй бас Монголд сонсдог сонсогчдоо жоохон танилцуулах уу ямар компани байгаад байна уу? Flaconi болохоор тийм онлайнаар гоо сайхны бүтээгдэхүүн зардаг тийм премиум гоо сайхны бүтээгдэхүүн явдаг юм лээ. Тийм онлайн шоп юм байна. Ерөнхийдөө одоо нэлээд хүчээ авч байгаа. Германда тийм. Дугласын тийм төстэй гэж ойлгочих болно тийм ээ? Тийм. Тэгээд зөвхөн онлайн Дуглас дэлгүүртэй шүү дээ. Flaconi болохоор зэрэг
дэлгүүргүй онлайн зөв бүх юм нь онлайнаар юм лээ. Тэгээ POSIB нь Zat Heinz-д харьяалагдсан байна шүү дээ, тий? Би тэрийг мэдээгүй байсан. Тийм, ер нь бол makeup artist чинь энд тэнд харьяалагддаг. Ерөнхийдөө ингээд болж байгаа шоунууд оролцсон явчихдаг. Тийм, ерөнхийдөө тэгээд мэдээж хүмүүс маань тэгээд буцаал холбогдно л доо. Тийм болохоор нэг ажилласан хүнээ алдахгүй бол маш сайн ажиллах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол нэг одоо амар олон makeup artistууд явж штэ гадуур чинь тэгэл. Тийм болохоор дахиж тэр компани чамайг буцааж ажлын санал тавих хүртэл нь сайн байх хэрэгтэй гэж би боддیں۔ Тэгэл хичээдэг те. За тэгвэл тэгээд олон их амжилт хүсье. Ер нь мэдээж нэлээд чадварлаг болоод тэнд байж байгаа бах. Салондогийн хувьд бас их хүчээ аваад байгаа шүү дээ тий. Би сайхан бас уншижсэн чамтай ярилцлага хийх болохоор 2021 оны 2 дугаар улиралд 40% өссөн байгаа байхгүй умзац эргэлт нь. Тийм ээ. 2020 оны тий эргэлт гэдгсэн чинь 8 тэрбум евро байх жишээний бас их нэлээд хүчээ авч байгаа юм байна гэж харж ирсэн. Би Салондогоос их юм авдаг шүү дээ урна. Тийм би ч гэсэн би заримдаа боддtiin Салондод ажиллаад тэндээсээ юм аваад суудаг хайшин. Тэгээд хэлчихдэг шүү. Заримдаа гол ажиллаж шүү дээ гэцээ юу. Тийм юу миний хувьд нөгөө боломжийн сэлнүүд их гаргадаг санагдсан. Тэр мөрн тэгээ бүр нөгөө Салондо лаунжд н орчих юм бол бас 70% хямдралтай гэдэг. Тэгээд Салондогийн нэг ангиштэй л гэж одоо Салондод ингээд албан ёсоор ажилладаг нөгөө фрилансер ажилтгүй. Тэгээд тэндэн байдаг өдөр болгон тэндэн байдаг хүмүүс. Үндсэн ажилч нь 40% хямдралтай байт юм лээ бүх юмнаас нь. За. Маргаашнаас ахуулаад чиний подкастыг сонсчод манай Монгол худалдагчаар ажилладаг хүмүүс л одоо Салондод ажилд ормоор юм байна шүү дээ. Салондод ажил орох хэрэгтэй. Тэгээд 40% тэгээд илээд чинь 1000 кг байдаг ч лээ. Тийм хэмжээний хувцас мөц авах хэрэгтэй л юм лээ. Тэгээд үндсэн ажилч. Тэгээд гэхдээ makeup artist-аар үндсэн ажиллаар орно гэдэг чинь тэндээ өдөр болгон байна гэхээр тэндээ үлднэсээ явах. Тэгэхээр нэг бид нар чи өөр юм хийж өсөж дэвжиж явах хэрэгтэй хүмүүс чи нэг газар үлдчихээр тэгээд тэндээ байж байна. Тэгээд бусад makeup freelancer зүгээр хуваараа makeup artist гэдэг хүмүүс нь ингээд дэвжээд өөр том компани зураг авалтууд нь ороо явж байгаа зөвхөн салонуудад байж байгаа гэсэн чинь бас л тийш гарахгүй байна гэх учраас би миний хувьд бол салондод үндсэн ажилчин болж орохгүй гэж би боддیں۔ Тийм болохоор ер нь бол энэ тэнд үндсэн ажилтнаар орох айгу одоо орохгүй хичээдэг. Дургуйч бас биш. Тэгтээ ер нь орохгүй байхыг хичээдэг. Тийм. Тэг жоох эрхчлөлтэй өөрийнхөө байх дуртай юм тийм ээ өөрийнхөө төлөвлөгөөний дагуу. Тийм. Чи Германд ирээд одоо 12 жил шахуу болж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр Монголдо яг энэ чиглэлээрээ бас жоохон суурьа тавьчаад ирсэн гэж би сонссон. Тэгэхээр Монголдо сурсан тэр суурьтай ирсэн юм чинь бас энд ирээд хэрэг болсон уу? Манай Монголын яг чиний энэ салбар, чиний хийж байгаа энэ ажил, энэ салбар чинь Монголд хэр байдаг вэ? Харьцуулахад аль төвшөнд явдаг вэ? Манайхан бол айгу бага зах зээлтэй газар шүү дээ. Makeup artist-ийн хувьд бол зөвхөн нэг сая гаруй хүн Улаанбаатарт байна тийм ээ. Тэр хүмүүсийн одоо хідэн makeup-д мөнгө төлж makeup artist-ыг авах гэдэг бол бас асуулт шүү дээ тийм. Гэхдээ яг юу яд юм шиг би Монголын makeup artist-ийн талаар нэг сайн мэдэхгүй. Гэхдээ хийсэн ажлууд нь бол бас гой харагдчихлаа. Гэхдээ international одоо биш. Зөвхөн Монголдоо л Монголын стайл тэгээд Монголдоо л гоё байдаг юм харагддаг надад. Тэрнээс бол яг international явчихаар makeup artist надад нэг харагддаг. Тэгэхэд бол бас Монголын стайл гэж байдаг. Одоо чи Берлин стайл, Монголын стайл, Парис стайл гэж явчихдаг. Тэгэхээр Монголын стайл makeup чиглэл яг Монголдоо л тохирсон байгаа харагддаг шээ надад. Тийм. Тэгээд мэдээж мундаг чадварлаг makeup artist ганц хоёр харагдчихийдэг. Тэгээд яг Монголд очиод makeup artist-аар ажиллаж баг байгаагүй юм билээ. Нэг л зураг авалтнаар орж исэн. Тэгээд Монгол суурьан тавьсан гэхээр тий биш багасаа makeup artist аягүй сонирхолтой байсан. Тэгээд makeup artist гэдэг мэргэжил байдаг ч мэддэггүй байсан. Тэгээд би нэг Монголд 2 сарын курс хийгээд мэддэг болж исэн. Оо ийм ажил байд юм биш. Энд чинь би юм биш тэгэж. Тэгэл би болохоор хүн болгон тэгэл өөр л юм хийж тийм ба. Амжилтанд хүрдэм байх таа ямар ч нэг эксрул төгсөхтэй юм байх таа гэж нэг тийм
их буруу ойлголттой явдаг гэсэн. Миний бодлоор хүүхд шүүхтийг нь багаас нь нэг юмд барьж авах бол одоо нэг чиглэлийг бариул ч юм альсвал өөрийнх нь сонирхлыг олох нь чухал юм шиг санагддаг шүү дээ. Илүү нөгөө бүгдээ математиктаа физиктэй амар сайн бай, багшийн хайртай шав баймаа гэхгүйгээр зүгээр юу дуртай юм дуртай одоо юу энэ хүүхдэд юу багасаа дурлаад байна, ямар чиглэлтэй хүүхд юм гэдэг олох хэрэгтэй юм шиг санагдсан. Ягаад гэвэл би нөгөө багасаа хичээлд нэг юм сайн мундаг байгаагүй. Тэгээд бас нэг тийм хичээлдээ сайн байхгүй бол би сайн хүн биш юм байна гэсэн нэг тийм ойлголттой явдаг байсан байхгүй. Тэгсэн чинь дараа нь би бодож байгаад яг ч тийм биш юм байна гэж тийм бодол төрдөг болсон шүү. Хүн чадвараараа бас хоолоо олоод идэх чадвараараа бас их хэмжээний боломжтой амьдраад явах цаг үе ирсэн байж байгаа тийм. Тэр утгаараа би чиний ажлуудыг чинь харж ахт урна бас их гоё газруудаар явдаг санагдлаа. Мэдээж гадны орнд руу бас үйлчлэгчтэй дагаад юм уу эсвэл захиалгаар ч юм очих тийм тохиолдол гардаг болов гэж би бодсон. Герман дотроо бол явна. Ерөнхийдөө ээж тийш одоо хотуудаараа энэ орхон хотууд байна. Тэгээд ерөнхийдөө Германыхан хотууд руу бол багаараа явж ажилладаг. Одоохондоо бол ерөнхийдөө бол Берлиндээ л байгаа. Та ерөнхийдөө миний хэдийн зорилго болохоор зэрэг зөвхөн Герман биш, ерөнхийдөө интернэшнл болох хэрэгтэй гэд зорилго тавьсан байгаа. Илүү интернэшнл тийм. Тийм багаараа энэ тэнд очиж их ажиллана. Тэгээ энэ тэнд өргөдөж очиж ажиллана. Их гоё ажил гэж би боддог шүү дээ. Steinberg хотелд зураг авалт болсон гэд бас пост гаргасан байсан тий. Тэрийг харж байхад бол үнэхээр одоо нэлээд өндөр зэрэглэлийн чадварлаг хүмүүстэй багаараа гэхээр хэдэн хүнээс бүрдсэн баг явдаг юм бол ер нь багаар ажиллах тал дээр германчууд хэр байдгийн бэ? Юуг суралцж байна? Багийнхнаас бинээсээ сурах юм бас байдаг болов уу гэж бодож байна. Байлгүй яг багаар ажиллана гэдэг чинь одоо ер нь багаар ажиллах хамгийн бэйс шалгуур гэж боддог шүү дээ. Тэгээд багаар ажиллах чадвартай байж ээж энд ерөнхийдөө ажилд орно гэж би бод. Тэрнээс л мундаг сайн байгаад багаар ажиллах чадваргүй л тэгэл тэр хүн дахиж юу ядгүй. Бүхэн одоо дахиж юу гэдэг хамтран ажиллах хүсэл буцааж авдгүй гэх юм уу. Багаар ажиллах чадвар бол хамгийн түрүүнд тавигддаг Германд тийм. Мэдээж цаг барина, багаар ажиллана. Тэгээд юугаа нэгэндээ маш тусархаг тэгээд good vibe өгч ажиллах нь аюул. Бидний ажиллаж аягүй стресстэй шүү дээ. Ингээл гадаа бороонд юу норн тэгээд гадаа зураг авалт аавн тэгээд нөө камерны бид нар чинь мейкапыг нэг л тавьчин. Тэнгүү тэр цаана дахиад камерны баг гэх тэр гадаа зураг авалттай үеийн баг маг бол үнэн хэцүү шүү дээ. Бүр ингээд хөөхий амтад гэмээр харагддаг. Тэгээд тийм их хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс бас сэтгэл санаагаа гоё цэгцтэй байлгаж нэгэндээ good vibe өгч ажиллахгүй бол тэр ажил цаашаа амар хэцүү явагддаг гэх юм уу. Тийм болохоор нэгэндээ өгөх good vibe тийм сайхан мэдрэмж бол амар чухал зураг авалтын турш. Хамгийн их тавигддаг. Чи нэг постн дээр орно ингэ бичсэн байсан. Камерны өмнө гарч мейкап хийх чинь одоо алаан байдаг шүү дээ гэж бичсэн байсан. Гэхдээ чи тэр постн дээр өөрөө гарсан байсан. Яг чамаа ингэ тий хажуунаас ч араас ч ер нь чиний гарыг энэ төр нэлээ хідэн постн дээр би харж байсан. Энэ гарц байдгүй бас л бодж ила. За тэгэхээр чиний гарч хүртэл гоё гарах хэрэгтэй гэд зөвхөн тэр нөгөө модель маань биш. Чи бас чам дээр бас анхаарал тавигдаж зураг авалт явагдсан юм байна гэж би харсан шүү дээ. Тийм тэгээд одоо нөгөө том компани Гролан гэдэг одоо Givenchy гэдэг миний хамтарч ажилладаг компаниуд том компаниуд ингээд флаконытай хамтарч ажиллахдаа зөндөө их юм анхаард юм лээ. Тэгээд ихэнд бол мейкап артистийн гар nice авахтэй гой цэвэрх юм. Тэгээд би тусдаа явж маникюр баг педикюрд орох нь хаалга болно. Тэгээд бас маш их татуутай авах ёсгүй юм байлээ. Ер нь бол тийм аз болж миний шивээс болохоор зэрэг ер нь нэг харагддаггүй. Гэхдээ зөвхөн энд нэг уруулын бодог нэг шивээсэн дээр тэр миний ажиллаж нэг компани асуудал хийжсэн. Шивээс гараад байна гэд. Тэгэхээр бас гар гарахад хүртэл тийм анхаарч ажилладаг гэх юм уу том компаниуд. Би тэгж бодсон. Тийм ерөнхийдөө бүх юм анхаарч хардаг. Тэгээд
Хүмүүс хуруу тэр мейкап артист хүний хүмүүс руу ямар авах хэвээр ямар багс хэрэгжилж байгаа нь тустай цаанаа юутай тактиктэй цаанаа төлөвлөгөөтэй бүгд. Аа. Тэгээд одоо модельудаа нүрийг будаж өөрчилж яхад үсийн ч юм уу цаанаасаа ер нь юм заасан байх уу эсвэл хэр их чөлөөтэй ажиллах боломж байх уу? Ажлаа мэдээд өөрөө одоо чөлөөтэй байх байдал дээр ихэр байдаг бол таны ажил? Тэр хоёр тусдаа би өөрийнхөө юм хийгээд өөрийн бүтээл гаргах гэж байгаа бол би өөрөө шийдээ явчихна. Тэгээд миний шийдэх бас нэг юм хэрвээ би одоо fashion show энэ төр толгойлогч makeup artist, head of makeup artist хэмээл би бас зааж юу яаж болно? Одоо ийм байх хэвээр үснэг юм байх хэвээр гэдэг дизайнернуудтай ярилцж агаад ерөнхий төрх гаргаад ерөнхийд чиний хувцсан дээр те чиний дизайн ийм юм байна. Энд дээр чи нэг ийм үс засалт ийм мейкап хийвэл зүгээр гэж бид нэр би хэлж өгч болдог. Тэрийг бас бид нэр өөрсдөө гаргаж ирдэг те. Гаргаж ирж бэлэн болгодог гэх юм зураг авалт runway дээр. Нөгөө болохоор зэрэг том нөгөө нэг компаниуд бид нарыг захиалахдаа заавал ийм л юм хүсэж байна энийг л хий гэдэг. Тэгэхээр бид нар заримдаа яа харахгүй нэг тийм сонин юм бас хийх болчиход идэх байхгүй. Цаанаас заавалтай ирсэн тий. Цаанаас заавалтай ирсэн. Энэ амар сонин харагдаж байгаа ч гэсэн би хийх болчиход идэх яг сонин. Тэгэхээр бас мэдсэнгүү. Тий эхний нөгөө нэг курсээ ярьсан шүү дээ. Хоёр сургууль төгссөн юм тийм ээ. Тэгэхээр хувийн сургууль гэхээр төлбөр мөнгө нь өндөр байдаг болов Монголд байгаа хүмүүс мань бас сонирхож иж магадгүй мөнгө төгрөгийнх нь тоог нь заах шаардлагагүйгээр ер нь бас өөрөө төлөөд явах боломж байдгийн болов гэд. Makeup одоо миний курс төгссөн одоо Монгол төгссөн бол маш хямдхан шүү дээ. Монголд бол Монголын маань артистууд одоо миний харж байгаагаар маш мундаг тэгсэрнэ үнэхээр хямдхан. Тэгээд нөгөө сургууль мургалтууд хямдхан шүү дээ. Энэ beauty сургуулиуд чинь энд бол айгүй үнэтэй байхгүй бүр. Тэгээд одоо Монголд сарын 200 гэх жишээтэй. Тэгээд энд чинь сарын 3000 евро гэх жишээтэй. Тэгээд хүмүүс нөө мейкап нөө хамаагүй заа дандаа нэг иймэрхүү үнэтэй юм лээ. Тэгээд жилийн болохоор зэрэг 10,000-аас 12,000 евроны үнэтэй гэж үт юм лээ. Тэгээд миний одоо би нэг хоёр дахь ажил маань мейкапаараа багшилж байгаа. Одоо багшлаад жил болж байна уу? Зөндөө олон шавтай болсон. Манай шавнар бас одоо ингээд Германд алж ийн бас тэрийг харах амар сайхан байдаг шүү дээ. Бас нэр шинэ мэрэгжилтэй болсон. Тэр нь болохоор доцент гэж явж байгаа. Тэр Makeup Artist Academy гэж бид Makeup Global Makeup Academy гэдэг би гээд Берлиний том Makeup Academy-ийн нэг нь тийм багшаар ажиллаж байгаа. Тэгээд манай сургалтын хувьд 6 сарынх нь 12,000 евро гэж байгаа. Тэгээд 3 сарынх нь 6,000 евро. Тэгээд 1 сарынх нь 3,000 евро гэж үт юм лээ. Тэгээ хүмүүс сонирхоо. Тэгээ Монголоос ирж Монгол сурагч байсан байт юм билээ. Манай захирал хэлжсэн Монголоос нэг сурагч ирж байсан гэх. Тэгэхээр Монгол сурагч байсан ч гэлгүй Монголоос ирэх Монгол сурагч байсан гэсэн. Тэгээд Монголоос хүмүүс эндээс ирж сурах боломжтой байд юм уу гэж асууж байсан чинь боломжтой байдаг гэж хэлээ. Виз мизин тэгээд манай сургуультай яриа тэгээ гаргад юм байл шүү. Хийж байгаа болохоор тийм бах. Тэ нөө курс төгсчөө зүгээр нэг сонирхлын журмаар будах гэдэг нэг өөр асуудал баг. За тэгвэл бүр тоотоо нийлээд төгсөн. Тэгээ манай сонсогч байгаа иймэрхүү байдаг юм байна гэд. Ерөнхийдөө нэг иймэрхүү л гэдэг. Тийм бичсэн юмар хинт таалагдаж хинт таалагдахгүй одоо ойролцоогоор ингэж бичсэн байсан. Би чиний яг үг үгээр ч авсангүй. Хинт таалагдаж хинт таалагддаггүй бол гэж бодож явдаг нас маань айл хизээний одоо ард үлдсэн. Надад түүнээс чухал зүйлийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл байна гэсэн утгатай одоо 2020 онд тийм пост гаргаж ирсэн байлээ. Тэгэхээр түүнээс 1.5 жил өнгөрсөн байна. За өдийг хүртэл тэгээд юу хийгээ бүтээгээд амжуулч юу энэ хооронд дэлхийн нийтээрээ одоо хөл хорионы үе таарчлаа тий тэр пост гарснаас хойш. Тэгээд хий бүтээ гэжсэн зүйлээ гинт өөрчлөгд ч юм уу өөр вариант гаргаад энэ хийсэн юм бэ нөө? Жил хагас юм. Тэр бол миний хувьд зөвхөн миний баримталж явдаг тийм юу байхгүй. Ер нь одоо баг багтаа ч юм одоо ер нь бид нар чинь нэг тийм 20 эдтэй байхдаа дандаа яах вэ? Юу өмсгүй юу яах вэ? Хин юу очих вэ гэж явдаг байсан.
тэрийг би ерөнхийдөө нэлээд өөрчилсөн гэж боддیں۔ Хүн юу гэж бодох бол надад үнэхээр хамаагүй болцсон. Эхлээд тийм байгаагүй. Тэрнээс болж айгүй стрессэнд ордог байсан. Тэрнээс болж айгүй юм мэдгүй ягаад ч юм хүн юугээд бодох бол гэсэн нэг эхний тэр бодлоос ахуулаад стресс гарч ирдэг юм шиг надад санагдаж эхэлсэн байхгүй. Тэгээд тэрийг бодох юм болж гэж би өөртөө хэлжсэн. Нөгөө зүгээр л хин таалагдахгүй байна. That's okay. Хүн таалагдах албагүй. Тэглээгээд бид нар бас хүн би хинч таалагдах албагүй гэдээ бас буруу явахгүй шүү дээ. Тэгэхээр миний бодлоор хүн юугээ бодчих бол гэсэн тэр бодол бол тэгж л бодож байвал хамгийн ихний хошин суух одоо юу гэдэм бэ? Тэгж бодсон тэр мөчөөс л тэгэл step back юм шиг санагдав. Тэгээд хэрвээ ингээд тэр хүн юугээ бодчих бол гэсэн бодлоо ингээ хаяа явчих юм бол ингээд амьдрал айгүй easy юм шиг надад санагддаг шүү дээ. Тэгээд яг миний баримталтай яг байгаагаараа байж чаддаг. Байгаагаараа байж чадна. Хүнээрээ байж яана гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм зүгээр өөртөө үнэнч тэгээд өөртөө таалагдсан юм хийн тэглээгээд бусдыг нэг юу байхгүй хортой байхгүй бусдыг гэмтэхгүй бусдыг юу байхгүй бусдад муугаар нөлөөлөхгүй тэгсэн ирнэ бусдын тэр бусдаас чамд ирэх тийм одоо нөгөө юу гэдэг чтэй жоохон хар бараан ч юм уу нэг тиймэрхүү юмнаас тэгээд хэлсэн юм шүү дээ. Жоохон цаг хугацаа орно гэхдээ болтыг. Өөрөөр хүн шиг хөөрхөн өөр шиг хөөрхөн бай гэд хэлсэн байсан шүү дээ. Тэгээ хэлсэн юм тийм ээ? Тий. Өөрөө бас их тийм би бас л бодож явдаг нэг тийм бодол өгдөө ингээд бас Монгол болохоор Монголын мега пост Монгол артистуудын ажлыг хараа сууж хахад доотлынх нь комментууд нь дандаа ямар гоё өөр болсон юм бэ? Би яг ийм өөр гоё олмоор байна гэдэг баг. Би тэрийг ерөөс ойлгохгүй. Монгол, Герман юм уу, Европын тийм юу мейкап ялгаа гэх юм бол энд хүмүүс би яг өөрийнхөө хөрхөн харагдмаар байна гэж хэлдэг. Одоо модельуд биш нормал хүмүүсийг бид нэр маш их буддаг шүү дээ. Ихэнх тийм хүмүүс нь би өөрийнхөө тэгсэрний гоё баймаар байна гэж тийм байр суурьтай байдаг. Монгол болохоор зэрэг би амар хөөрхөн тэрэн шиг болмоор байна гэж тэгсэн коммент тэгсэн хүмүүс тэгсэн найзууд яриа би амар сонсч ирсэн болохоор тэгээд энэ их буруу гэж би боддог байхгүй юу? Хүн өөршгөө хөөрхөн болох ёстой. Хүн шиг хөөрхөн биш. Өөр хүн шиг хөөрхөн биш. Би өсвөр насныхаа маань энийг сайн бодож яваасай, сураасай гэж боддیں۔ Одоо чи бол антиг арт тэг ганц юник. Чи бол зөвхөн чиний царай зөвхөн нэг л бүтээгдсэн. Тэгээд өөрийн гэсэн гоо сайхантай тэрийг аль тоддог. Тэрнээс л тэр хин галыг ануу тэрэн шиг байгаа албагүй байхгүй хүн болгон. Тийм. Нэрийн ер нь зүгээр жишээ авч идэхтэй тийм. Тэгээ Монголын инфлюенсернууд айгу юу одоо Монголын ч ихгүй ер нь инстаграмаар их од болж байгаа хүмүүс өсвөр насны хүүхдүүд айгу буруу үлгэр дуурайл өгдөг шиг надад санагдтыг. Тэгээд манай сурагчид болохоор зэрэг айгу буруу ойлголттой орж ирдэг мейкап артист гэхээр л ингээл бүр алаад үгүй гэж орж ирдэг. Тэнгүүд би ингээд доош нь ингээд тайван байж эхлээд ийм байх хэвээр ингэх хэвээр хүн болгонд өөр ажиллах хэвээр гэж тэг яг ингээд бүр нэгээс нь ахуулаад зааж өгдөг байгаа. Тийм сурагчтай. Тийм болохоор хүн шиг хөөрхөн биш. Өөршгөө хөөрхөн байгаарэ. Огтудаа зөвлөмөр. Орна. Тэгээд бас нэг гоё мэдээ юу вэ гэдгсэн чинь чи их гоё дуулт юм билэ. Ардын дуу дуулт юм бэ. Их гоё дуулт юм. Хаан дуулаа сурчуу, дуучин юм уу? Тэгээд зүгээр бас гэртээ дуу аялдаг биш. Шведийн шинэ жил дээр очиж хүртэл дуулсан байлээ. Хаан дуулсан. Би их заалгсан дуугаа сурцсан үйл байхгүй штэ. Ер нь бол тэгэл вайглын авьяасаараа гэдэг шиг Багдал радио сонсоод ардын дуу сурсан яг тэр хэвээрээ. Ерөөсөн ингээд энэ ардын дуу ингээд шилжих гэсэн надад ерөөсөн байдгүй. Ягаад ч баг бүх ардын дуу миний толгойд ингээд багаас суудсан байдгийг санаа. Ягаад ч бүүмэд. Тэг хизээ ингээд ардын дуу ингээд чагнаад яг сонсоод байжсэн сандгүй. Тэгсэн ч гэсэн тэгээд ардын дуунууд надад толгойд байгаад идэв. Тэгээд тэр нуглаа бүх юм
би хинээс сураагүй зүгээр л байглаараа өөрийнхөө гаргаад бийдэн. Тэгэхээр хүмүүст их таалагдаад байдэн ш. Тэгэхээр бодвол муу биш юм шиг байна. Харин их гоё тулд юм билий. Би сонссон шүү дээ нэг удаа. Дуулах маш дуртай, дуучин болно гэдэг хүсэл мөрөөдөл баг тул зөндөө байсан. Тэгээ одоо бол худлаал болчих болоо. Тэгээд бас дуулна орно гэдээ явж явах бас цаг завгүй болсон юм уу? Тийм. Тэгээд манай сонсогчд манаас их азтай яг тэгэхээр хөтлөгч нь энэ зочноороо дуулуулъя бодсон байж байгаа. Тэгэхээр манай сонсогчд маань тгийг сонсгох гэж бодож байна. Тэгээд орноо бас нэг чамд юм хэлээд хүн болгонд нэг чадвар байдаг шүү дээ. Тэр хүн болгонд ядаж дор хаяж нэг чадварыг бурхан өгсөн байдаг шүү дээ гэж би боддог байхгүй юу? Чадваргүй нэг ч хүн байхгүй тийм ээ, авьяасгүй ч юм уу. Жижиг юм хүртэлтэй одоо хамгийн муу хулгайч хүртэлтэй нэг гоё чадaltaй байдаг шүү дээ, чадвартай. Ядаг чи юм тогтоодог ч юм уу. Тэгээд миний чадвар юу вэ гэхээр ганцхан чадвартай. Тэр мань болохоор хүссэн юмны хаартал гарч иж санаа намардаг. Тийм чадвар. Дуулуулж иж санаа минь амарна гэсэн үг. Дуулуулна гэсэн. Тэрний ард гарч иж би амардаг гэсэн үг. Тийм чадвартай. Яна би одоо манай сонсогчд маань маш их баярлах бах. Ойр бас ардын дуугаа сонсоогүй гадаад явж байгаа ч хүн бийжэж магадгүй. Тэгэхээр манай сонсогчд маань энэ чи дөрвөн мөрт чамаагүй ингээд дуулаад өгөх юм бол маш их баярлах байна. Гэхдээ одоо чамайг ятгах бол би болохгүй, чадахгүй. Тэгээд хэрвээ хүсвэл нэг сайхан дуудуулаад өгөөч. Ардын дууг чинь ингээд амар сайхан зогсож байгаа сингэл дуулмаар байдаг. Тэгвэл тэгээд ийм гой дуулдаг ингээ эмгтээтэй ярьслах хийсэн. Тэгээд бас хөтлөгч миний өгөнд ороод бас дууных нь авьяасанд нь амжилт хүсье. Их авьяастай юм байна. Байгалийн. За. Маш их баярлалаа. Манай гэрээ санаад ижсэн хідэн сонсогч бол их уярсан бахаа гэж бодож байна. Орно. Би чамаас бас нэг хувийн чанартай зүйл асууя гэж бодлоо. Өмнө зөвшөөрөл авсан учраас гэр бүлийнх нь хүн гадаад хүн байт юм байна тийм ээ. Герман залуу бололтой. Ямар герман азтай залуу манай орног аваад гэр бүл болоод амьдарч байна. Гэр бүл болоод ихэр удаж байна. Тэгээд гэр бүлийнхаа хүнийг манай сонсогчдод танилцуулах уу? За манай хүнийг Кристофер гэдэг. Тэгээд тэр Монгол тогтон танилцж ирсэн. Тэгээд одоо чи хэдэн жил болчихсон? Бүр 13 жил болчлоо. 14 жил ч өөр танилцаад 14 жил хамт байгаад 13 жил болчихж байгаа юм. Суугаад гэрлээд тэгэл хоёр хөөрхөн хүүхэдтэй маш хоорхон залуучуудын нэг нь байгаа. Тийм. Тэгвэл их сайхан азтай биш дээ бас нэг сайхан Монгол бүсгүй маань ч гэсэнтэй сайн залуутай их азтай гэд өөрийгөө хэлж байна гэдэг чинь амьдралаа сэтгэл хангалуун гэсэн үг. Тэгээ энэ дээр би бас нэг юм асуу гэж бодлоо. Заримдаа ингэдэг штэ манай би заримдаа боддtiin ба Монгол бүсгүйчүүлээ харамсалтай тэгээд хэлээд идэм болов гадны хүнтэй суудсан гэд нэг жоон гадуурс хийгээд ярьдэн штэ. Тэр хөрхий сэтгэлийн жаргалгүй амьдардаг. Нас ахаад ирэхээр гэр орноо санаад тэр одоо хэцүү болно энэ гэд яриа бидэн штэ. Энэ бол нууц биш. Нэг тиймэрхүү юм яваад идэг. Тэгэхээр яг үнэхээр өөрөө одоо гадны хүнтэй гэр бүл болцсон хүн өөрөө ингэж хариулж ийн гэдэг чинь бодтой лимиг хэлж байгаа бах. Хүү яринууд явахад ер нь чи хэр эмзэг тусдаг вэ чамд? Одоо гадаад хүнтэй суудсан ингээ одоо нэг гадаад хүнтэй суудсан бүсгүүчүүд ингээл офен одоо ингээд хүмүүс ингээл яаж амьдарч байгаа энэ ингээл харуулаад нэг тийм юу блог хийсэн харагддаг штеп. Тэр мөрний доор бол бас айхтрал хийдэм байлээ манай монголчууд бүр ингээл тий бас амар хэлсэн. Тэгээ гадаад хүнтэй
гадаад нөхөртөө гадаад найзлуудаа зураг авах болсон Монгол бүсгүйчдийн доор бол тэр комент бол үнэхээр аюултай. Айгу нэг тийм комментүүд байдаг штэ манай монголчууд бичдэг. Зөвхөн монгол биш байх. Гэхдээ яг би монголоор уншиж байгаа болохоор би монгол яриад байна л да. Тэгээд тэр бол миний хувьд бол бас надад аимшигтай санагддаг. Тэгээд би ингээл нөхрийнхөө зураг мөрөг нөхөртөө авах болсон зураг мөргөн бол би нэг энэ тавьдаггүй. Тэгээд бас л тэгэхээр бас би өөрийнхөө биш болсон явж байгаа. Яг энэ моментэд тэгээд нэг ондоо юм гадаад монгол залуу гадаад бүсгүйтэй зураг авахудаа тавьсан байвал тэр айгу хэро. Тэр доотлолт нь бүр комментууд шал ондоо. Тэрийг би шудраг бүсгэж бодож байна. Боддог байхгүй дотроо. Тэг гадаад бүсгүй аваа суудсан монгол залуулаг яг гадаад хүнтэй суудсан монгол бүсгүй юу болж таарад байгаа юм бэ? Манайхан жоох бодох хэрэгтэй байхгүй юу? Чи юу гэж боддог юм талаар? Энэ тал дээр болохоор би ингэж боддгийн. Хүний амьдрал руу ерөөсө хошууд үрж ярих шаардлага байхгүй. Хүний амьдралыг одоо нэг зовоод байна гэж харж байгаа хүний амьдрал тухайн хүн жаргаад ижиж болох байхгүй. Нэг жаргалтай юм шиг актер мундаг тансаг амьдарч байгаа харагдаад байдаг бас нэг хэсэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн амьдрал нь магадгүй зовлонтой ээж болно шүү дээ. Тийм бай. Тий. Тэгэхээр хүний амьдрал руу тэгж одоо хошууд үрж орно гэдэг бол миний хувьд бол нэлээд бүдүүлэг хэрэг. Тэгээд гадны ч бай, дотны ч бай ер нь тэр хоёр хүн сэтгэл дүүрэн бие биендээ одоо сэтгэлийн жаргал өгч чаддаг бол надад гадны дотны гэж би тэрэн дээр ёстой тэгж ялгаж ханддаггүй. Тэгээд тэр чиний сайн ярьжсэн тэр комментуудыг би харж ирсэн бас сайхан. Нэг их чин доор коммент баахан бичсэн байсан. Тэгээ би бурхан минь ямар их энэ хүн чинь жаргалтай болоод гэр бүлийнхээ хүнтэй зураг авахулаа тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр хүний амьдралын одоо жаргал зовлонг хөндлөнгөөс нэгтгэж үнэлж дүгнж болохгүй хаа л гэж би бодсон. Тий. Тэгж боддөө шүү дээ. Би бас тэгж боддоо. Тэгээд заавал гадаад хүнтэй суудсан монгол эмэгтэй муу ахаалгүй. Муу биш яг ямар юмтэй нэг амар коммент үлдээсэн байт юм аа. Тэгээд нэг амьдралын ихээр гадны үнтэй суцсан юм шиг ойлголтоор нэг тэрийг л мартах гой болох хэрэгтэй байхгүй манайхан тийм. Тэгээд бас бодох хэрэгтэй одоо ч нөгөө хил хязгааргүй гадагшаа явж штэ хүмүүс. Тийм. Тэгэхээр үр хүүхэд нь гадагшаа явна, үр хүүхэд нь магадгүй гадны үнтэй суух өдөр ирчих болно. Тэгэхээр одоо хөргөнөө тэгж харах уу, охиноо тэгж харах уу тийм ээ. Тэгэхээр тэрэн дээрээ бас болгоомжтой монгол хүмүүс бие биендээ жоохон үнэлэг хандсан дээр болоо гэж бодож штэ. Хөөхий тэр бүсгүйчүүл чинь бас их орон руугаа их юм хийж байгаа да. Тийм. За тэгээд бас эндээс ойлгох хүмүүс байж байгаа, ойлгохгүй хүмүүс тэр нь бол сонсогчийн эрхийн асуудал тийм ээ. Тийм. За тэгвэл нь тэгээд ийм нэгэн бүсгүй Берлинд эрт төрдийн цагт ирээд их тайван сайхан амьдраад байж байгаа юм бэ Нурнаа. Чи бас нэлээ жоохон хошин юм шиг надад санагдсан. Яа тэгэхээр ерөнхийдөө нэг тийм ер нь амьдрал чинь гоё санагдсан шүү дээ. Өөдрөг. Тэгээ яагаад би тэгж харсан бэ гэсэн чинь нэг бухимдсан байлээ. Би тэр бизнес ихтэй чинь биш шүү. Битгий та нар юмаа захиад байгаарай. Ийм юм авчир гэж जैन, тийм юм тэгж जैन гэд нэг бухимдсан байсан. Тэр яагаад бухимдчих вэ? Чамайг хэр их бухимдуулж जैन? Тийм гуйлд хүсэлт их ирдэг юм бэ нөө Монголоос? Одоо би нөгөө үгүй чадахгүй шилсээр агаад ер нь их тэгэх юм болцсон. Ер нь л урд нь тийм байсан тий. Тэгээ урд нь нөгөө нэг манай монголчин шиг үгүй гэж хэлж чаддгүй нэг хүмүүс штэ ер нь бол. Тэгээд үгүй гэж бүр ингээд нөхөрсөг байдлаар ямар нэгэн байдлаар хэлэхэд бол би бас амар энерги зарцуулдаг байсан. Одоо бол тэр үс тэхээ болсон. Тэгээд тэр чинь болохоор нөгөө нэг одоо наас ахаад байна. Би ерөөсөө чадахгүй байна гэдэг нөгөө юу штэ миний нөгөө бичиж байгаа пост мас яг л тийм үнээр чадахгүй бол би чадахгүйгаа хэлээд хэлэх хэрэгтэй болдог. Тэгэхгүй л ингээл манайхан чинь яг миний бичсэн пост шиг яг тийм байхгүй юу. Тэгэл өөстөө ийм хэрэгтэй чи даанчл байдаг гингээл цахин тэгэл арайгээл янзлал өнгөд болчлоо гэл тэрийгээ бас хэлэхгүй нэг тиймэрхүү үйл ойлголцол зөндөө гардаг штэ. Байнга л тийм. Тэгэл манайхан чинь ингээл зүгээр тийш яваал авчих юм шиг юм боддог. Тэ ямар нэг юм захихаараа бид нар чинь тэрийг бүтээхэд бол ямар их цаг зав ажил мажлаа зохицуулдаг үлээ тийм ээ.
Тэр мэрийг юусэн бододгоо. Тэгээд энд хэдэн цаг болж байгааг ч ерөнхийдөө сонирхдаггүй, шүн дунд залгадаг тийм үү? Видео кол хийж орж ирдэг шал танихгүй байж гэх мэт унших нь уншаад уншихгүй тэгээд энэ ямар ингэ гэж бодох байлгүй. Миний хамгийн дургүй юм юу гэхээр видео камераар шууд буцтдаг. Тийм болдог гэсэн тийм. Би сексигээ сууж аж магадгүй ажил дээрээ сууж хахад видео камераар одоо юу гэсэн үг вэ? Тийм. Ястаа дургүй юм би бол найз наруугаар уцтахтаа хүртэл төрүүлж асуудаг штеп. Тэрнээс ягаад ч магадгүй нэг дотно энийг сонсч хүмүүс за аюу сүртэй гэж боддог. Гэхдээ энэ чинь нэг төрлийн хүндлэл гэж би хардсан штеп. Тэгэхгүй бол ингээд шууд залгаж орж ирнэ, шууд видео кол орж ирнэ. Хай гэж бичнэ. Тэгээ хай гингүүд нь би хай гэж бичих зүгээр сайн байна уу гэлтийн шүү. Хүн рүү нөгөө яриа үсгмээр байгаа л зэгцтэй өгүүлбэртээ орж ирэх ёстой юм шиг надад санагдав. Тэгэхгүй бол хай гэж бичээд ахаар ч одоо мэдгүй юу хүсэж байгаа нь тодорхой биш байгаас дайгу. Эйгүү хинч болохгүй шүү дээ хай гэсэн үгийг. Альсвал зүгээр очоо би бүр гайхдаг шүү дээ. Вау гэдэг. Тэгээд чи яагаад видео кол хийж байгаа мэй сүртэй шүү дээ гэдэг л үг урдаас огтно өөр юм байхгүй. Тэгээд сүртэй шүү дээ. Юу сүртэй гэл. Тэр чинь сүр биш байхгүй зүгээр л надад таалагдахгүй байна. Тэгээд одоо тэрийг зүгээр тайвнаар хэлэх хэрэгтэй. Хэл сургал хэрэгтэй юм л дээ. Тэрийг бол би өөрт нь амар уурж бухимдаад хэрүүл хийдэг гэсэн. Одоо бол ингээд маш тайвнаар буцаагаад хэлхийг хичээдэг шүү дээ. Тийм дургуугаа. Тэр германчуудаас сурсан юм бол бас тэр маш тайвнаар ингээд хэлцдэг. Уур уцааргүй тийм. Бас нөхрөөсөө сурсан. Нөхөр маань болохоор зэрэг намаа ингээд бухимдаад ингээд амар чанга тооноор яриад ингээд сонсон үг хэрэглээл эхлэнгүүд яг саний энэ процесс нь чи ингэж маш тайвнаар ямар ч хэрэг оруулах. Берлинд хэр их монголчууд байна? Онгоц очдог байсан чинь болсон байгаа тийм ээ? Берлинд зөндөө их монголчууд байгаа. Тийм. Албатай сайд. Тэгээ Берлиний монголчууд маань их уулзахаар их сайхан байдаг шнэ. Ямар манай монголчууд миний ажлыг их дэмжиж ингээд харж явд юм шиг байгаа. Ерөнхийдөө ингээд нөгөө энэ чинь бас л нэг урлагийн төрлийн ажил болохоор зэрэг нүд байсгадаг ажил гэж би хардаг байхгүй. Одоо миний хийгээ тавьж байгаа зураг авалт, хийж байгаа зураг авалт ингээд жоохон юу яд юм шиг л өндөр тайван байд юм шиг үлээ хүмүүс. Ерөнхийдөө ингээд сонирхолтой. Тэгээ тэрийг харсан найзууд, тэрийг харсан берлинчүүд маань ингээд энэ таарлагатай байхгүй. Намайг амар дэмжиж ингээд танилцсан ч танихгүй ч айгу гой үг хэлж явдаг. Тэр нь их баяртай байдаг шүү дээ. Дандаа ингээд тэрийг чинь харсан, тэр чинь их гоё байсан гэл тэмчээл тийм хүмүүстэй айгу их таалагдтыг. Надад амар гоё мэдрэмж төрдөг шүү. Өгдөг шүү тийм. Тэгээд монголчууд маань намайг амар их дэмждэг. Тэгээд улсын нийслэл Берлинд амьдарч байгаа том хотуудын одоо U-Bahn эсвэл том хотуудын самбар дээр реклам чиний хийцэн одоо реклам энэ төр мэдээж явж байгаа чинь таардаг баг. Тэгэхээр чанд ямар мэдрэмж төрөх вэ? Тэр хийсэн ажлаа яахаар? Эхлээд би өстө баярлалаа зургийг аваад бүх юм болол тавьдаг гэсэн. Одоо ерөөсөө тэгээд нэг одоо нэг миний хувьд нормал болчихж байгаа байхгүй. Ингээд тэнд байгаа юуны флаконы самбар байна уу? Тэнд байгаа одоо Берлиний писнерийн плакат байна уу? Зландогийн миний ажил нөө хамаагүй болцсон сонин. Тэгээд ингээ зургийг хааж болсон сүлд ингээ харахаа зэрэг эхлээд би хараад ваа энийг би хийсэн гэж хүн болгонд яриад нөгөө түлчин надар нь харцаа тэгээ ямар амаатай гэсэн утгатай нэг байдалтай зарим нь хүлээж аван зарим нь үн ч юм уу удлаа ч юм уу гэсэн нүдээр над руу хардаг. Одоо болохоор би өөрөө харчаад гэл харцаад явчихдээ. Заримдаа харагдаж идэв. Тэгээ заримдаа интернет сайтуудаар хамтарч ажилласан зөндөн компаниудын интернет сайт мад дандаа миний ажил харагдав. Эхлээд их доглоо гэсэн чи одоо зүгээр ажил гэж хардаг болсон мөлий. Нүд тасцсан байна тийм ээ? Тийм ерөнхийдөө ингээд тэгээд нөгөө одоо Германы одууд модуудтай ажиллах нэг амар юм нь би Германы одуудыг сайн таньдгүй байхгүй. Тэгээд таньдгүй болохоор миний нөгөө сандрах юм ерөөсөн байдгүй. Тэгэл мейкап хийгээл тэгэл гаргана тэгэл дараа нь телевизээр харж байгаа энэ эс юм байна. Айлсвал манай хүн ч юм уу найз нөхдүүд манай тэр чин тэр эс чи тэрийг бодсон юм байна гэдэг. Тэгээ миний хувьд хозер Германы юг ерөөсөө
одоо тийг сайн таньдаг болохоор зүгээр юм шиг санагдав. Хэрвээ би таньдаг мандаг байх юм бол жоохон сандарч мандра буруу хийгээд эхлэх юм болов гэж боддоо шүү дээ. Германы одуудаас уучлаарай яриа. Тэгээд нөгөө Германы одууд их энгийн, тэр их сайхан, тэр их гоё мэдрэмж өгдөө шүү дээ. Бүр нэг цэмцэгнээл нэг яана гэсэн мэдрэмж юусоо өгдөггүй. Тэгээд шууд яриад тэгээд яанаас ирсэн Монголоос ирсэн гэл номадик өссөн гингүүд ваа гэ тэгэл ажил эхэлнэ амар гоё. Монгол хүн бол төрснөр би амар бахтай ш. Тэгээд Монгол гэлтэнгүүд яриа эхэлдэг. Миний ажлын яриа. Тэгээ нүрийн будаал Монголын талаар яриад бийж идэв ш. Ямар ч клиент дээр ямар ч хүмүүс дээр тэгэл зарим нь их сонирхон. Тэгээ зарим нь нөгөө нэг ингэж номадик амьдарчаад энэ Берлинд энэ хавд юу хийж байгаа юм бэ гэсэн хараад идэ. Одоо тэр чинь стар хүн байж тээ. Тэнгүүд одоо нэг Монголын ингээд өчигдөрхөн л баг хоноо хариулаад явж байсан. Өнөөдөр энд явж байна гэдэг асуултыг надад их тавьдیں۔ Тэгээд Монгол хүмүүс хуурах чадвартай, хаанч ажиллах тийм чадвартай хүмүүс тий. Одоо маргааш би хэлдэг ахгүй маргааш гэсэн би өдөөнөө очиод малаар амьдарч чадна. Өнөөдөр би энэ Берлиний Адмирал Палас мекафе чинь хийж маргааш хараад номадик амьдарч чадна. Тийм флексибл хүмүүс Монгол хүмүүс гэдгийг би яг тайлбарлахыг хичээдэг. Өөрийнхөө юугаар. Тэгэхээр Монгол хүмүүсийн хувирах чадвар нь монголчууд юу хийж байгаа юмд амар юу штэ нэг хийгээ барьж авсан авиастай юмд тултал хийдэг хүмүүс гэж би хардаг байхгүй. Тэгэхээр тэр нь болохоор ягаад зөвхөн Монгол цөөхөн байж ягаад мундаг хүмүүс төрдөг вэ гэхээр нүүдэлчин соёл юунд ч хувирч чадвар дасах чадвар айгүй өндөртэй юм уу гэж боддог шүү дээ монголчуудаа. За баярлалаа. Их сайхан хариултанд тэгээд монгол хүний талаар мэдээч хэрэг сайхан юм сонсож байгаа хөтлөгч надад бол бас их сайхан сонсогдож байна. Энд тэнд бас их сайн явж байгаа монгол хүмүүс байдаг. Тэднийг хараад бас бид нар их баярлдаг тий. Одоо бас нэг хүн маань ингээ урнаа Бээжин жишээлх юм бол урнаа ингээд одуудыг од хүмүүсийг ингээ бодуулах гээд ирэхэд мэдээч хэрэг бүх ингээ будаггүй нүрийг харж байгаа хамгийн түрүүнд харж байгаа хүн чи байж таарна штэ. Өмнө нь телевизээр хараад мэддэг ч юм уу ер нь чиний танил байсан тэр одуудыг ингээ харахад заримдаа бодоггүйгээр ингээд ирэхэд нь хүшин чи юу илээ гэдэг ингээ нэг жоохон зог тусаад жоохон өөр харагдах юм уу байглаараа өөр эсвэл харин ч бүр вау энэ хүн чинь байглаараа ямар гоё юм бэ гэдэг юм уу тийм чамд мэдрэмж төрж исэн тохиолдол байх уу? Германы одууд чинь бас одоо жоохон юу штэ мэдээж нэг яг бид нар шиг шүү дээ. Бид нар чинь будаагүй үедээ дэлбэрсэн харагдана. Тэгэл нөгөө будаж сармус янз юм нааж бидний хүчээр бид нар чинь бас найс харагдана. Тэд нарыг өөрсдөө сайн мэднэ. Тэгээд ихэнх том одууд өөрийн гэсэн мейкап артистууд байдаг. Тэрийг байнгын тэнд авч явдаг. Тэг яг адилхан бид нартай яг л ингээл сексизм юм орж ирнэ. Тэгэл би бүр ингээл найс болол гараад явдсан шүү дээ. Тэгээд тэр урт сайхан намирсан блонд ус хүмүүс үл яг тийм бол байдгүй. Тэгээд дандаа маш болгоомжтой ажиллах хэрэгтэй байдаг. Тэг ингээл хаасаагүй extension тэгээд тэрий чинь цамаараа очоод татаа яч болохгүй гэх мэт ерөнхийдөө жоохон fake world байх нь байдаг. Ерөнхийдөө тэгээд тийм тэрнээс бол яг харагдаж байгаа шиг Instagram шиг ч юм уу вебсайт юу шиг байдаггүй ш зураг шиг. Бараг бүх моделүүд ч бас тийм. Тийм болохоор бид нэр тэнд байх хэрэгтэй. Тийм. Бас будаад их гой сэргэлэн нэг юм асууя. Би өрчлөөний тос төрөхгүй ингэж явж хагаад ангийнхаа ихчтэй тааралдаад хэлсэн байхгүй нүрний өрчлөөний тос одоо хизээ төрөх юм бэ гэсэн чинь хүүе чи одоо 30 хүрэж байгаа гэж мэдээг хүмүүс мэдэрлээ бушуу авч төрхөө чи аль хэзээний чи төрөх ёстой байсан штэ гэж хэлжсэн. Тэгэхээр яг тохиромжтой цаг хугацаа нь хизээ би тийм бол тэр өрчлөөний тосыг төрөж эхлэхэд би одоо хитрхи оройтож төрөж эхэлсэн байх уу 30 наснаас? Үгүй штэ. Ямар ч зөв одоо урд нь яагаад өрчлөөний талаар ингэ бодож эхэлсэн бэ гэхээр жоох өрчлөөс үүдсэн байна л гэсэн үг үстэй. Уг нь бол ер нь бол тэгэл одоо л эхлэв штэ. Тэгээ урд нь бол тэр чамд сад болдгоо байсан байж таарлаа штэ. Тэгэхээр зүгээр л хэрэгцээтэй үедээ л эхлэх нь зүгээр. Тэрнээс бол өрчлөө суучна гэж 20-оноос эхлэх юм ч таашин. Тэгээ ямар ч байсан миний бодлоор тодорхой хэмжээний зүгээр шигшил гэж байдаг шүү. Хүний арьсны дотор шигшил гадагш шигшил. Энийг л байнга ус сайн уугаад тэгээд
гаднаас нь дотроос нь чигшүүлээ. Хүн чинь нөгөө 70% ус гэдэг штеп. Уснаас яадаг гэхэлэр тэр ус багтахаараа л хүнд өршлээ хөвшрэлт явагдаж эхэлдэг гэж би боддоо уншиж ирсэн юм байна. Тийм болохоор маш их тийм шингэн юм ууж тэгээд арьсаа чигшүүлээд тэгээд хөршлөө явуул тэгээд зогсхон цаашаа ерөнхийдөө ер нь ихнийх ихсдэггүй юм шиг байлаа штеп. Би бас нөгөө скин кэр тал руугаа нэг сайн мэдэхгүй болохоор зэрэг бас буруу юм шиг л. Тэрнээс л тухайн яг 30-аас эхлэн 28-аас эхлэн гэсэн юм байхгүй. Зүгээр л хэрвээ хэрэгтэй бол эхлэн хэрэггүй л байж лахад зүгээр юм санагддаг шүү дээ. Надад. Хүний арьсны онцлогоос бас мэдээгүй шүү дээ. Тэгээ мэдээгүй юм мэдэрлээ гэд нэг загнуулж ирсэн. Окей. Орно. Тэгээд мейкап ингэж хийж хахад ер нь хэр одоо үнэтэй материалууд, үнэтэй бүтээгдэхүүн үнэхээр хэрэгэлдэг юм бол миний нэг хувийн бодол маань болохоор зэрэг чадвар байх мейкап бүтээгдэхүүнээ яаж хэрэглэж яаж гарамгаа эзэмших нь одоо сайн юу гаргана үр дүн. Тэрнээс л 1000 үнэтэй бүтээгдэхүүн байгаад тэрийг хэрэглэж чадахгүй бол үнэхээр харамсалтай байхгүй юу. Тэгээ би сурагчтай хэлдэг байхгүй. Зарим нь болохоор зэрэг манай нөгөө зарим хямдхан дуу нөгөө сургуулийн маань нөгөө нэг юу гэдэг хичээлээ хийх ёстой, сурах ёстой. Хямдхан дуу фаундейшн, хямдхан дуу мейкапыг харчаад энэгээр чинь би ажиллаж чадахгүй гэдэг байхгүй. Тэгэхээр би бүтээгдэхүүн өрөөсөө асуудал байхгүй. Тэгээ өнөөдөр бүтээгдэхүүн бүр DM-ийн тэр нөгөө нэг жижигхэн хамгийн хямдхан бүтээгдэхүүн хүртэл амар мундаг үр дүнгээ өгч чадна. Тэгээ дотор нь орж байгаа юмнуудаас болоод мэдээж яг уу ондоо байдаг баг. Тэгээ үүний хувьд. Гэхдээ мейкапын үнэтэй байх, үнэгүй байх нь чамайг гоё харагдахгүй. Яаж тэрийг хэрэглэх нь чухал байхгүй. Чухал гэдгийг би хэлдэг байхгүй юунуудаа сурагчдаа. Тэрнээс бол өнөөдөр энэ маскараг, энэ мейкапыг фаундейшнийг харчаад энэгээр би ажиллаж чадахгүй гэж чи нөгөөдхөр нь ажиллаж чадахгүй л байхгүй. Тийм болохоор эхлээд энийгээр тэр хямдхан бүтээгдэхүүнээр маш үнэтэй царай одоо бэлгэлж чадах юм бол чи үнэтэй бүтээгдэхүүнээр бүр сак хийнэ гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор бүтээгдэхүүнд бол тийм ач холбогдол бага өгөх хэрэгтэй гэж боддог. Мейкапын мэдээж одоо мэрэгчлэрээ ажиллана яг над чиг ингээд мейкапын мэрэгчлэрээ ажиллана гэж байгаа бол мэдээж шилдэгүүдийн чамдаа авч хийхгүй бол тэгээд нөгөө нэг celebrity хүмүүс чинь тийм харах айгуу дуртай. Тийм үнэтэй брэндийг ингэж хийж яа гэдэг тэрэндээ айгуу тэрүүгээр бид нарт левел тогтоож өгөх гэдэг тийм асуудал байдаг. Тийм болохоор бид нар шилдэгүүдийн юундаа байлах хэрэгтэй болчиход байдаг. Ерөнхийдөө амар том чамдаантай явдаг шүү дээ бид нар чинь. Тэгээ зөвхөн өөрийнхөө personal use мөстэй бол үнэхээр одоо өсвөр насныхаа ялангуяа тийм авахгүй бол би гоё харагдахгүй байна гэдгийг юусэн яачлахгүй зүгээр эхлээд жижигхэн хүнээс мэрэгжлийн хүнээс энийг яаж хэрэглэх энэ жижигхэн фаундейшнийг яаж хэрэглэх вэ гэдгийг л жоохон мэдээд авчих. Тэгвэл тэгээ үр дүн маш сайн байна. Тэрнээс бол аав ээжээрэн ч юм уу хэмээгнэр маш үнэтэй бүтээгдэхүүн аваад хэрэглэж чадахгүй бол харамсалтай байхгүй. Тэгээ тийм бүсгэж үзэндээ байдаг шүү дээ. Амар үнэтэй юм байдаг. Гештакнд нь тэрийг хэрэглэж мэддэггүй юу гэдэг нь харж байгаа. Орно зарим хүмүүс ингэж онлайн сургалт өгдөг шүү дээ. Би бас нүрээ ерөөсөө актер бодож чаддаг байхгүй. Ер нь нүрээ бодож сураагүй хүмүүс байдаг шүү дээ. Сүүлд бодож эхэлсэн ч гэдэг юм уу тий хөнгөн маягаар. Тэгээд тийм жоох авьяас муутай. Тэгээд YouTube-ийн бичлэг хараад амьда нэрээ жоохон сэргээгээ бодвол зүгээр юм уу гэд тэгсэн чинь нөгөө авьяасгүй болохоор тэрийг үзэж сууж явах заван жаахгүй нэг удаа үзчихээ тэгээ болцсон байхгүй. Төвхтэй юм байна буруу ч хийгээд байгаа юм шиг гээд. Тэгээд миний асууж байгаа зүйл юу вэ гэхээр үнэхээр одоо онлайнаар цахимаар тэр сургалтыг аваад үнэхээр сурах боломж нь яг лайв ингээд хажууд нь гардаад одоо танаа сургуулаар чи өөрөө багшаа хийгээд байж байна. Энэ хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа байх уу? Эсвэл нь ялгаа нь ер нь үүдэлгүй байх. Миний бодлоор бол онлайн сургалт хямдхан байдаг тий. Лайв сургалтыг бодвол яг онлайн сургалтаар яг нэг 20% өртөө үлдээн. Тэгээл чи тэр зургтыг үзэл ерөнхийдөө ингээд мөнгө урсгах нь гэж. Тэгээд хүмүүс намайг онлайн сургалт би ерөөсөө онлайн сургалт хий. Яг тэгэхээр би онлайн сургалт хийхгүй гэж боддог. Яг тэгэхээр би онлайн сургалт үр дүнгүй гэдэг өөрөө мэддэг болохоор. Яг би заах ч хүн нь шүү дээ.
Тэгээд тэрийг загчхан ямар үр дүнтэй вэ гэдгийг маш сайн мэднэ шүү дээ. Тийм болохоор би онлайн сургалт бол хийхээс бол маш татгалздаг. Тэгээд би одоо жишээ нь амар олон хүн цуглуулад Zoom хийгээл нэг тийм багс барьчаал ингээд хийгээд би өөр дөөрөө ч юм уу хин нэгэн дээр маш сайн хийчихэн шүү дээ. Тэгээ манай нөгөө нэг үзэж байгаа үйлчлэгч нар бол нэг тийм өсрөл үнэхээр авьяастанууд нь л нэг 10-20% авч үлдэнэ. Бус нь бол зүгээр үзэл өнгөрнө. Тийм болохоор онлайн сургалтанд болж өгөл битээсөө мэргэжлийн хүн дээр очиж тэгээд тэр хүн чинь чамд яаж тэр багсыг барих уу, яаж дарах уу, хаана дарах уу, тий хааш нь жоохон өргөжлүүлэх үү, яг уу чиний нүдний онцлог юу вэ? Ингүүл тэгнэ гэд маш их юм хийх юм байдаг аахгүй нэг хүн дээр гэхэд зарим хүмүүс надад приват ирж ингээд заалгадаг, тий. Тэгэхээр би баг гарын барьж байгаа. За одоо ингээд бат гэдэг юугаа айлайнер тэр өөрийнхөө тэр харандаа нүдний харандаа хөмсгөө за ингээд одоо ийш ингээд айгүй нарийн ширээ юм зааж авах хэрэгтэй байдаг. Тэрийг үнэхээр бид нэг гараараа харуулж иж тэр хүн мэдэрдэг байхгүй юу? Миний бодлоор онлайн сургалт бол айгүй тийм мөнгөний үрэлэг гэж би боддог шүү дээ. Лайв сургалт бол болно. Гэхдээ лайв сургалтанд орохдоо зөвхөн ганцаараа юм уу эсвэл нэг өсрөл 3 хүнтэй сургалтанд суухгүй бол тэр багш хурж очиж ярьж чаддгүй байхгүй. Нэг юм одоо манай нөгөө нэг мейкап сургалт чинь 6-аас дээш нь гаргадаг шүү дээ. Нөгөө сурагчдын тоог. Тэгээ 5 ангитай тэгээ 6-6-аар нэг багштай байдаг. 6-аас дээшлээд ирэхээр ингээд хүнд нь хүрч чаддгүй байхгүй. Бид нар чинь хүн болгон дээр очиж ингээд гарын бараг бариулж иж анх багсыг яаж атгах вэ? Энэ багсыг яаж бариул ямар үр дүн гарах уу те? Хэрвээ чи смоки бодолт хийгч байгаа бол ийм багсаар ингэж ажиллана. Ийм даралттай байж ээж ийм пигмент гарна гэдгийг бид нэр үнэхээр нарийн ингэж яадаг байхгүй. Зааж өгдөг. Тийм болохоор энэ сургалт айгүй үнэтэй байхгүй. Онлайн сургалт бол тийм. Тэр тийм л ялгаатай онлайн сургалт, лайв сургалт хоёр. Тэгээд болж бол онлайн сургалтанд мөнгө өгч хэрэггүй л гэж хэлнэ. Тэгээд тэрнээс л тэгэл өөр дөрөө хийсэн маш гоё мейкап. За манайхаа ороод ирээ гэж лайв хийгээд. Лайв хийж бол чадна. Лайв л зүгээр ямар ч үнэгүй nice шүү дээ. Хүмүүс гой зөвлөгөө өгөн тий. Лайв хийвэл окей. Онлайн сургалт мөнгөөр хийж бол би ягаад ч юм чадахгүй. Ягаад гэхээр миний бодлоор ингээд хүн хуураад байгаа юм шиг мэдрэмж төрөх байхгүй юу. Тэдний гэртээ дөрвөө би 20 цэрэж тэрийг хийнэ гэдэг чинь бас бодгол хэрэгтэй юм байхгүй юу. За маш баярлалаа. Мэргэжлийн хүний хувьд бол Орно Монголд байгаа зарим мэдгүй хүмүүст сайхан яриад хөө. Тэгээ Germany's Next Top Model гэдэг угаасаа одоо нөгөө American Next Top Model гэдгийн салбар юм шиг байсан нь одоо яг яхааргүй Хайди ингээд тэрийг өөрийн шоу болгоод Германда ингээд авч явдаг тий. Тэгээ Хайдигийн багаар ажиллахын тулд амар олон мейкап артистууд, хайр стайлистууд ажилладаг. Тэдний нэгэнд орж явлаа. Тэгээд төрүүлсэн 3-т орсон гэд нөгөө төрүүлсэн охтууд байдаг штеп. Тэд нартай хамтарч ажилладаг. Тэднийх нь одоо эхнийх нь одоо тэд нар ч нөгөө нэг ялаад модель болох гараагаа тавьчихаар тэднэрт маш олон зураг хэрэгтэй болдог. Тэгээд тэр зураг авалтуудыг бид нар хийдэг байхгүй юу? Тэгээд тэр хавцандаа хийцэн байгаа зургуудыг та нар авд юм уу тий? Цуглуулад байдаг шүү дээ хавцандаа. Тий, ерөнхийдөө одоо Instagram дээр байгаа зургууд нь дандаа тэгээд бид нартай хамтарч ажилласан зургууд. Тэгээд заавал нөгөө нэг яг л бид нар шиг байхгүй мейкап артист хүмүүс дандаа шин зураг шин өнгө төрхүүд гаргаад тавьж явах хэвээр яг модель хүн яг адилхан шинээр өөрийгөө ингээд нээж өөрийгөө харуулж авахгүй л бас нөгөө нэг мартагдах амжилт гарах дараагийн алхмууд нь бас тийм анхаарал татах юм байна тийм ээ. Ер нь л анхааралт явж явах хэвээр мэрэгжил болоод байна надад тийм ээ. Тий, үнэхээр бид нар одоо жишээ нь би ингээд хүүхдээ гаргаад 2 жил болоход ингээд 2 жил эмэгтэй хүн гэртээс уун штэ. Тэгээд тэгсэн ч гэсэн яг ганц өрөм хийгээл яваад байгаа ч гэсэн дараагийнх нь гараал ирнэ. Тийм болохоор үнэхээр презент байхгүй бол хурдан мартагддаг ажил. Тэгээд дараагийнх нь байж л байдаг ажил. Тийм болохоор үнэхээр шилдэг байх хэвээр, хурдан байх хэвээр, багаар ажиллах чадвартай байх хэвээр, олон хэлээр болж өгвөл олон хэлээр ярьдаг, ойролцдог байх хэвээр. Цагтаа мэдээж хариуцлагатай цагтаа тэгээд тийм айгүй их юм шалтгаалж ер нь амжилттай мейкап артист байдаг гэж би хардаг шүү дээ. Боддیں۔
Хичээлийн англи, герман хэл дээр явуулдаг юм шиг үлээ тийм ээ? Орно. Тий. Хичээл манай академид хичээл болохоор англиар ярихуд нь англиар, тэгээд ихэнх нь германаар. Тэгээд гадны оюутнууд их байдаг учраас ерөнхийдөө ихэнхдээ англиар явагдана. Тийм тэгээд 9-өөс 3 цаг хүртэл англи, германаар бас тархи ажиллуулах чи хэцүү шүү дээ. Тэгээ яг нөгөө миний мэрэгжлийн онцлогч нь гараараа үзүүлээд гараараа зааж өгдөг болохоор бас харьцангуй гайгүй. Тэрнээс бол бас тийм төгс англи хэл, герман хэлдэггүй би чинь бас амар 100% зааж өгнө. Гэхдээ эхлээд айдаг байсан. Тэгээд чинь одоо амар өндөр төлбөр төлсөн тэр хүүхдүүд чинь ингээл хүүхдүүд биш л дээ ер нь дандаа миний насныхан альсвал 20-оос дээш насныхан л байгаа л да. Ер нь 18-аас дээш насныхан. Тэгээд хүүхдүүдгээ явчихдээ. Тэгээд тэгээ өндөр төлбөр төлсөн хүмүүс чинь надаас ингээд бүх миний чадвар юу яасан бүгдийг ингээд соржиж гарна гэсэн тиймэрхүү юутай байдаг байхгүй. Тэгээ ямар нэгэн байдлаар жоохон хичээл салгалтах юм бол шууд ер нь бухимдаж эхэлнэ, би төлсөн гэдэг дээр яригдаж эхэлнэ. Мөнгө төлсөн үйлчлэгийг авах гээд байж байна гэж харсан. Тэгээ бидний бодлохоор зэрэг тэгээд заримдаа хичээлдээ ирэхгүй би мөнгө төлсөн сертификатаа авч л таараа гэсэн юутай. Гэтэл манай академи ч өөрийн гэсэн нэг стандартаа бариханд бол бас амар чанга байх хэвээр. Тэгээд ерөнхийдөө жоохон нэг хувийн сургуулиуд чинь жоохон хэцүү шттэ. Бид нар мөнгө төлсөн гэдэг дээр нөгөөдөл нь бид нар болохоор бас үнэхээр чанартай сургалт явуулчих гад байдаг мэдэг гэл нэг тиймэрхүү асуудал заримдаа гардаг. Тийм. Орна би чамаас 2015 онд хөл бөмбөгийн нэг үйл ажиллагаа болж байсан юм шиг байгаа юм тийм ээ. Тэгээ хатных нь өсийг нь зассан гэж сонсч байсан. Ер нь Германы одуудтай ажиллаж байгаа чиний сэтгэлд ингээд үлдсэн би бас одоо жүжигчин Dieter Hallervorden-тэй авсан зураг энэ харж байсан тэд тэргүнд гарын хүрээд гэд тийм гой боломжууд байт юм бэ. Олимпиг бас дутсан байх шиг харагдсан гэд хит хэдэн одуудыг би бас ингээд харсан. Чиний сэтгэлд чинь үлдсэн ер нь их ямар сайхан хүн байд юм бэ ч гэдэг юм эсвэл тэр хүнээс сурсан нэг харсан ч юм уу. Ер нь чиний сэтгэлд үлдсэн ямар од байдаг бол? Сэтгэлд үлдсэн ерөнхийдөө миний хувьд бол нэг сонин гоё юм. Германы одуудад тийм юу гэж байхгүй. Их цан гэж байхгүй. Нэр нь яг л ингээл найзтайгаа байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрүүлдэг юм. Надад сэтгэлд үлдсэн байдаг шүү дээ. Тэгэл их ингийн бид нэр одоо мэдээж од гэлэгчингүүд чинь хүмүүс чинь цай барьж үлгэрээр нэг юм болно шүү дээ. Тэгтэл тэр хүн маш тайван мэрэгжлийн өндөр түвшинд байдаг юм шиг надад санагдсан. Тэгэл одоо тэр саяны болсон Show of My Life Stars gegen Krebs гэдэг шоунд дээр чинь бараг бүх одууд очсон бас бүх одууд яг телевизийн айгу мундаг одууд бид нар чинь маш энгийн нөхөрсөг найрсаг миний сэтгэл үлдсэн юм л дандаа бид нэр хүнийг хүн гэж үздэг. Ерөөсөө би стар гэж ерөөсөө би стар шүү гэж ерөөсөө хинэнч тийм тоглолт хийдэг хөө. Надад тэр нь амар бараг ихэнх нь тийм ер нь миний бодож байсан хүмүүсийн тэр нь л их сайхан санагдаад шүү дээ. Ер нь энгийн маш энгийн. Энгийн байх. Би бас айгүй өөрөө энгийн байх дуртай. Тийм. Тэгээд нөгөө нэг хөл бөмбөгийн дэлхийн авраг бол тэр чинь юу байлаа? FIFA гэж яриад чинь тусдаа янз янз юм билээ шүү дээ. Тэгээд тэрэнд оролцож байсан тэр их маш сэтгэлээс гардгүй нэг том шоунуудын нэг. Тэгээд сая тэр одууд хортовдрын эсрэг гэдэг бол бас миний хувьд бас амар догдлоосон сэтгэл догдлоосон шоу байсан. Тэгээд мэдээж фэшн шоу, Mercedes шоунууд байна. Тэгээд янз янзын шоунууд. Одоо айгүйх шоу хийсэн болохоор яг нэг толгойд үлдсэн байхгүй байна. Ерөнхийдөө тэгээд заримдаа ингээд харж яхаар их мартагдсан байт юм билээ. Ингээд хийгээл яваад байхаар ингээд мартагчаад байдیں۔ Тэгээд ингээд дараа нь харж байгаа өө нэр би энийг хийсэн шүү дээ, өө тэгсэн шүү дээ гэдэг. Тэгээд толгойд ингээд одоохондоо тэр гэбэрээд тах юм. Яг нөгөө хийгээ явж байгаа болохоор адилхан ажил гэдэг утгаараа авч үзт юм шиг байгаа юм би. Чиний мэргэжил чи ер нь онцлог нь юу вэ гэдээ асуувал чи юуг онцолж хэлэх вэ? Хүнд сайхан мэдрэмжийг л өгөх ёстой бид нар. Тэгэхээр makeup artist одоо бид нар чинь high fashion beauty makeup artistууд гэж явдаг. Тийм болохоор
бидний хөдөлж байгаа хөдөлгөөн хүртэл хүнд ингээд гоё мэдрэмж төрүүлэх хэрэгтэй тий. Үнээр хүртэл гоё мэдрэмж төрүүлэх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор ямар үнэртэй ус хаана одоо бугуй муугандаа үнэртэй ус төрөхөж болохгүй, янз янзын урт хүмүүстэй байж болохгүй. Хүн дээр хүрэхтэй хүртэл ингээд маш зөвлөхөн тийм мэрэгжлийн хөдөлгөөн бас шаардлагатай. Тэгээд тэрийг бас би бүгдийн сурагч нартаа зааж өгч. Чухал биш юм шиг ирнэ. Маш хамгийн ихний тэр мэрэгжлийг чи ямар мэрэгжлийн түвшинд ажилладаг вэ гэдэг чинь чиний биеийн хөдөлгөөнөөс ярианаас тэгээд хүнд хүрж байгаа одоо бид нар чинь хүнд хүрж ажилладаг хүмүүс шүү дээ. Гар одоо нүүрэн дээр нь шууд тоос дүрхэн авна юу цэвэрлэн гэхэд бүх юм дээр ингээд хийж байгаа бүх үйлдэл чинь хүнд сайхан мэдрэмж төрүүлж явах ёстой. Гоо сайхан гэсэн нэрээ энд чинь бас хүний биеинд хамаг өөрөд идэггүй гэд. Тийм шүү. Нэрээ бас бид нар чинь баг хүрэх хэрэгтэй. Бидний ажил чинь хүрж явах хэрэгтэй ажил. Тэгээд хүрэх хүртэл учиртай байх хэрэгтэй. Тэгээд одоо бид нар чинь ингээд за миний мейкап хийгээрэй гэж нүдэ анаал урдсан шүү дээ. Тэгэхэд л би ингээд гараараа тэднийг зочоохгүй байх хэрэгтэй. Тэгээ хөдөлгөөнөөр тэднийг зочоохгүй ингээд 50 биш юу мэдрэмж өгөх хэсгүү. Тэр тийм жижиг сажиг юм нийлжээж мэрэгжлийн өндөр түвшний мейкап артист гэж хэлэгдэх суурь юм шиг надад санагддаг шүү дээ. Тэгэхгүй бол дэше хардаашаар гэл ингээл одоо толгойг одоо өөртөө шин одоо жоохон хөдөлгөн шүү дээ бид нар шин толгойн тэгэхэд л ингээд ирүүнээс нь зулгаах юм бэ тийм ээ. Бас яаж хөдлөх вэ? Тэгээд нөгөө нэг хүүхдүүд маань үнэхээр юм сурж байгаа мэдрээд эхлэхээр зэрэг нөгөө хүндэлж юм буцаад нөгөө эхлээд бид нар ч нэг Аз хүн нэг сайн тийм амар лагмаг монголоор мөшө германаар ярихгүй болохоор бас жоохон респектлус байх гэдсэн үе бол зөндөө гарч ирсэн. Тэн дээр нь болохоор би зааж өгөөд үнэхээр үр дүнг нь мэдрээд ирэхээр тэд нар ч өөрсдөө араас ингээд одоо гүхэн чаашаа тий араас ингээд юм мэдэх гээд ингээд яваад идэв юм шиг надад санагдсан. Ер нь ингээд одоо ингээд багшлсан юугаа харахаар багшлсан нөгөө нэг experience гэж яддаг шүү дээ. Ингээ харахаар зэрэг яг эхлээд чи ямар чадвартай юу зааж өгөө чи тэгээд тэрний үр дүн нь яаж харагдаж байна гэдгийг баталчих юм бол respect араас нь ингээ явчих тийм байна гэж би ер нь ойлгоод байгаа. Ажлынч урна бас хүн лимит чинь чиний хувьд өөрөө чи ингээд нэг газар руу за шүтэ үзүүлэх гээд очдог ч юм уу нэг эмчтэр ингээ очлоо. Гэтэл тэр эмч ингээ гадны жоохон ингээд хагас сугас герман хэлний тэмч бас сайн биш. Хагас сугас ингээд ярддаг эмчтэр очиход чи болгоомжлох уу? За энэ эмч одоо зөв үздэг байгаа да гэд. Би Германд бол болгоомжлохгүй. Яагаад гэвэл Германы стандарт ч ондоо шүү дээ. Эмч хүн бол ямар эмч стандарттай байж ш тэр праксис сонгоолгосон нээсэн байдаг байх гэж бодоод тэр тал дээр бол нэг тийм юу яахгүй гэж боддоо шүү дээ. Нэг санаа зовхгүй ойлголцож л байвал болоо. Тийм болохоор нөгөө нэг Германы стандарт ч өөрөө тэр хүнд тийм өөрийн гэсэн праксис нээж шүдний эмч болохын тулд тэр хүн амар их левел давсан байгаа байх гэж бодоод хэлмэлийн анзаарахгүйгээр итгэх байх гэж бодож байна. Би сайхан нэг Аргентин нэмэтэ явсан чинь турк эмч таарсан. Өөрөө гадаад ижиж гарч ирсэн байна. За энэ турк одоо яасан бол би өөр эмчтэр очмоор байна гэд. Би өөр дотроо гайхчихсан. Хүй энэ хүн ч одоо өөрөө гадаад ижиж бас нөгөө гадаад хүнээ шөмжлөө хараад байна шүү дээ. Тийм юм зөндөө болно шүү дээ. Ямар ч левел дээр. Шалгууруудаа даваад тэр юм хийгээд байж байгаа юм шүү дээ. Тийм байгаа зү тийм. Герман орн зөвшөөрөө тэр хүнд тийм эмч гэдэг титлийг өгсөн байх чинь бид нар зөвхөн нэг хэлнээс нь болоод ясамин дээрээ тэр интернэшнл эмчилгээний хэл чинь нэг хэлээд юм лээ шүү дээ дэлхийд даяар. Ерөнхийдөө бол энэ настан хүн юм болохоор би чимээг л дотор бодож явжлаагүй энэ хүн ч одоо өөрөө гадаад ижиж хөрхийн настан хүн юм болохоор намайг гууд би амьда машинаар одоо эмчрээ авчихсан байхгүй тий хажууд нь сууж агаад буцаагаад авчираад өгж байгаа юм. Гэсэн чинь бас нөгөө турк хүнийг бас тэгээд байна гарчиж байна. Тэгээ би сая асуулаа нөгөө чамаг бас тийм жишээ татаад ярихаар заримдаа хүмүүс тийч аасаагүй байна. Тэр нь л баг салахгүй шүү. Урна одоо чи 12 жил шахуу ингээд Германд амьдарчлаа. Германчууд ер нь өөрсдөө хөвшин болчлоо. Хөвшин болоод байна ч гэдэг юм уу?
Эсвэл нөгөөх хүнийг одоо 50 хөрөнгөт нь эмээ болчлооч гэдэг юм уу, хүнийг хэр их хөшрүүлж харж ярьдаг юм бэ? Чи бас нэг ингэж бичсэн байсан. Амьдралыг 25 насаар нь хязгаарлахаа болио гэд бичсэн байсан. 40 настайдаа бас дурлж болно штэ, 50 настайдаа зорилгоо олж болно штэ гэд бичсэн байсан. Энэ тал дээр германчууд ер нь хэр байдаг юм бэ? Хүнийг хөгшрүүлэхтэй. Хөгшрүүлж ярих тэр талдаа мөр үнэхээр лагчтэй. Таадвал чинь ингээл одоо манай хадамчин 76 та хүн штэ. Тэгэл одоо би англиар сурмаар байна гэл манай найзын хадам хүртэл манай найз англиар ярьдаг. Нэг таньдаг найз маань зурагч найз нь тэгээд хадмууд дээр очсон чинь зөвхөн одоо 80 биш 70 хүрсэн байж тэр хүн зөвхөн гадаад англиар ярьдаг хүргэндээ зориулж англи хэл сурч байна. Тэдний хувьд бол бүр нас бол үнэхээр хамаагүй гэдгийг би энд ирээд мэдсэн. Би чинь Монголд байхдаа 20 хүрчлээ. За гэсэн үнтээс болохгүй. Хүүхд болохгүй гэдэг тийм менталитет байсан шүү дээ. Энд ирээд би хүүгээ 27 та гаргахад хамгийн залуу ээж байсан. Одоо ингээд хүүгийнхэн цэцэрлэгтээ очихоор би хамгийн залуу ээж. Тэгэхээр нас бол энд ямар ч хамаагүй гэдгийг амар гоё мэдрүүлж өгдөө шүү германчууд, европчууд ялангуяа нас бол бүрөөсөө чухал ш бас хүүхэд гарах нэг албагүй ер нь хүн өөрөөрөө л байх хэвээр өрөөл сонголт гэдгийг айгуу гоё зааж одоо нэг заасан юм байхгүй ерөнхийдөө би тийм ерөнхийдөө мэдэрч сурсан шүү дээ энэ германчуудаас. Тэгэд одоо Монголоос дөнгөж ирж байгаа хортонгууд чинь яана би хөвшөрчлөө гэж ирдэг. Тэднэрийн тэр тарихнаас салах гэж алаан болно шүү дээ. Юу яриад байгаа чи болоогүй те чиний урд бүр ийм байна гэдэг би өстө руу одоо дууслаа манайхан төгсчлөө. Манай найзаа төгсөө явчлаа би инглээ гэдэг амар түүхтэй нөгөө нэг хүмүүсийг яг юу юм бэ энэ одоо тэд нэр тэгшлээ би тэхгүй болохгүй гэдгийг ингээд тэр үржлээ одоо би 20 үржлээ одоо тэхгүй гэл нэг тийм тоонд баригдаад насанд баригдаад тэгээд тэрнээс болоод стресстэй тагш санагдсан шүү дээ. Тэгтэл одоо өөрөөлтөй харьцуулж бодоод идэм юм тийм ээ. Тийм. Тэгэл тэр тийм сургууль төгслөө одоо би тэхгүй болохгүй. Тэдний хүүхд тэгж байгаа чи тэхгүйгээл хүүхдээ ингээл бас харьцуулдаг те манайхан ч бас харьцуулж юусэн баг. Харьцуулах юм бол тэгэл ерөнхийдөө лост байхгүй да. Хин нэг одоо би чинь өөрийгөө ингээл өөр хүнтэй харьцуулах юм бол би бас өдөртөө олж эхлэв шүү дээ. Яг тийм зөндөө бүр бестуд байгаа болохоор тэгэхээр хүнтэй өрсөлдөх зэгээл зүгээр өөрийнхөө хийгээл явж байгаа зүгээр санагдтыг. Яг тэгэхээр хаа нэгтэй хин нэгэн чамаас дээр бэж л гэдэг тийм болохоор дорд болгож харна. Нэг бол өөрийгөө хүнээс өндөрт тавьж нэг бол өөрөө гуниж одоо би ийм биш вэ? Би яагаад ийм бэ? Энэ хүн сайн явж гин гэж одоо өөрийгөө дорд болгож одоо утна. Нэг бол өөрийгөө хүнээс дээгүр тавьчих гэсэн үг шүү дээ. Тэнгүүдээ тийм хүнээс харьцуулж болохгүй. Тэгэхээр харьцуулахаар буруу үр дүн гарч ирдэг. Мэдээж харьцуулаад би ийм болох юмсан гэж бүр тэрүүгээр мотивацаа авч явж болно тийм. Урам зориг авч бусдаас энэ сайхан хүн ингэж штэ эндээс үлгэр жишээ аваад би нэрээ тэгж болох юмсан гэд энэ болох шал өөр юм болоо явчихдаг штэ. Энэ болохоор ондоо харин хүнтэй өрсөлдөж энэ ингээд юм тэр тэгээд байна гэж гүүхвэл бас тэгэл тэр тийм барьсан байна би ярих уу энэ чинь ингээд сэтгэлийн амар амгалан байх юм болж байгаа байхгүй. Сэтгэлийн амар амгалан хүн цаашаа хөгжөхөд бас айгу асуудалтай тийм. Тэгэхээр хүмүүс миний бодлоор өөрийгөө хүнтэй харьцуулахыг багасгах хэрэгтэй. Мэдээж харьцуулах байх хэцүү. Би ингээд ярьж байгаа гэсэн заримдаа би харьцуулсан ингээд явж лээдэг шүү дээ ер нь бол. Гэхдээ харьцуулахгүй байхыг хичээгээ явж идэл яг өөрийн зам болцсон байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр хин юугээ бодчих вэ гэдгийг нэг анзаарахгүй бас хаа нэгтээ хин нэгэн чамаас илүү дандаа л байж идэг болохоор тэр нөгөө нэг хүнээс дээр гарна гэсэн тийм нөгөө юу чинь хүчрэгдэхгүй. Өсөлтөл ерөөсө хүчрэгдэхгүй шүү дээ болохоор зүгээр өөрийнхөө юмыг өөрийнхөө хэмжээнд хийгээд мэдээж дэвшин дэгжин гэсэн бодолтойгоор өршлөө зүгээр юм шиг надад санагддаг шүү. Өөр гарцуулахгүй. За маш их баярлалаа гэсэн хариулт нь орно чи Германд ирээд тохиолдож исэн ер нь хамгийн сэтгэлд ч үлдсэн ямар өдөр эсвэл ямар дурсамж ямар өдөр байдаг бол бидэнтэй хуваалцвал. Яа тэгэл хэрвээ хамгийн дурсамжтай хамгийн гэх юм бол мэдээж би өөрөө хүүхэд гэж ярих бах тийм.
Герман оронд би их баярлж явдаг. Герман орн намайг маш сайхан хүлээж авсан. Германчуудын хувьд одоо Германд ирээд би герман мейкап артистуудын левел одоо байх ёстой тий celebrity makeup artist-ын зэрэгцээд явж байгаадаа би герман оронд их баярлж штэ. Энэ хүний ингэж accept болсон тий. Одоо бэрэн шүү дээ би чинь. Тэгээд ийм боломж олдсон ч юм уу. Тиймэрхүү ягаад ч би герман оронд их баярлж явдаг. Ингээд зүгээр. Учир нь олдсонгүй яг үндэ яг тайлбарлахсан чинь болсонгүй. Ямар ч байсан би талархаж явдаг шүү. Германчууд мэдээж амар мэдээж нэг тийм юм байна. Юм байна. Тэгтээ авах юм бол тэрнээс илүү болохоор тэрэнд би баярлж талархаж явдаг шүү дээ. За маш баярлалаа. Монголд очихоор юунаас урам зориг авах вэ? Монгол хүмүүсийн маань ямар сайхан чанар чамд Монголд очихдаа урам зориг авах юм дуусахгүй. Бүр Монголын таал нутаг идэж уух юм найз нөхдийн нөгөө нэг welcome зан зочломтгой зан тэр мэр бүр бүх юмнаас кайф авч байгаа л ирдэ штэ би мэдээж нөгөө нэг төгжрэг юм ярихгүй штэ одоо тий тэр нөгөө нэг төгтөө бид нарт таалагдахгүй юм байдаг штэ тийм юм бол ярихгүй тэр чинь тустай асуудал бүх юмнаас нь онгоцны буудал одоо мятын юу руу ороод онгоц руу ороод Монголд ирсэн юм шиг тийм мэдрэмж төрдөө штэ тэгэл нөгөө нэг тэд нар чинь гоё ая тавиал нөх гоё бүсгүүчүүд юмгаар ингээл одоо ярцгаая гэдэг нутг руу авчаа нөх гоё амар гоё мэдрэмж мятын онгоцонд ороод мэддээ штэ шууд тэгэл кайф авсараа байгаад буцаж ирдэг те ер Монголд очиод тэгэл нэг явчаад ирэхэд бол нэг жилдээ бол ирч өчтэй юм шүү тэгээд нэг жилдээ явахгүй бол амар тийм мэдрэгдэхгүй тийм стресс орж ирдэг. Тэгээд тэрийг яагаад стресстэй байгаа юм болоо? Яагаад зөв бүх юм болоод ах чинь би яагаад ингэж happy биш байгаа юм болоо гэдгийг би за мотивац надад байгаа юм байна гэдгийг дээр би олж мэддээ шүү дээ. Яг бүгд тийм байхгүй манай энд одоо Европт байдаг монголчууд ихэнх нь ажлаа хийгээл бүх юм нь болоод явж байгаад гинт депрессэж эхлэн. Тэр нь юу гэхээр Монголынхаа тал хотыг сансан байдагтай амар холбоотой гэж би боддоо шүү дээ. Тэгээд нэг явчаад ирэхээр бүгд амар гоё болчиход ирнэ. Ирч хурц авчаад ирдэг шүү дээ Монголд очиод. Тийм. Орно чи заримдаа ингэж боддгоо одоо гэрээ хаяада санах бол угаасаа байх асуудал. Германчууд ч гэсэндээ Америкт очиод удаанаар амьдрах чинь хаяада гэрээ санах ч юм уу байх асуудал шүү дээ. Гэрээсээ хол байж байгаа юм чинь. Гэхдээ цааны амьдрал нь энд дээргээ ботцсон болохоор чамайг энд байгаа болов уу гэж бодож байна. Байгаад сонгоод амьдраж байгаа болов уу гэж бодож байна. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд дээрэс нь 90 орчим явах одоо 10 20 жилийн өмнөхөө бодвол байдал шал өөр болж байна. Өдөр тутмын буцаар ярих боломж байна. Видеогоор харж чинь байдал шал өөр бол. Чамд нэг ийм бодол орж ирж ирсэн үү? Би 10 жилийн дараа нөгөө Монгол адууг одоо Европт авчирхад нутгаа санаад гүгөө буццсан гэдэг шиг 10 жилийн дараа би гэрээ санаад буцах болох вэ? 20 жилийн дараа би нутаг буцъя гэд одоо шийд гаргах вэ ч гэдэг юм уу? Тийм зургасхан бодол ер нь чамд орж ирж ирсэн үү? Тэр бодол байнга орж ирдэ штэ. Би нөхөртөө ч хэлдэг те. Би энд герман оронд талархаж явдаг те. Би герман оронд би маш happy амьдардаг те. Нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ бүх юм ингээд миний ингээд happy болох бүх хүмүүс энд байна, бүгд энд байна. Миний гэр бүл энд байна те. Мэдээж манай Монгол гэр бүл манай мэдээж энд байгаа. Монголд байгаа. Гэтэ би нэг юм ерөөсөө амлаж чадахгүй. Би энд насаараа үлдэнэ гэж амлаж чадахгүй. Би байнга сануулж хэлж явдаг шүү. Тэгээ манай хүн ч гэсэн ойлгодог. Ерөнхийдөө тэрийг би баталж чадахгүй байхгүй. Айгүй хэцүү асуулт надад чинь. Хизээч явчих мэдхээр тийм сэтгэлтэй ингээд гэгэлзээл байж идэг шүү. Энд идэг монголчууд бол ерөнхийдөө би хизээч сая ястай эндээс явахгүй. Эндээ л ингэж юусан боддгоо 10 жилийн дараа 15 жилийн дараа мэдгүй явчих юм шиг надад сэтгэл бодоод явахгүй ч магадгүй гэхдээ энэ бодол байнга байж идэг. Явна гэсэн бодол. Тэгэхээр гадаад орныг сонгоод энд ингээд одоо хүүхдүүд маань өөр хэлээр ярина тийм мэдээж монголоор ойлгоно. Гээд ерөнхийдөө энд хамаг юм зохицлоогоод энд байснараа мэдгүй яг амар зөв юм хийсэн гэх сэтгэл бүр ингээд 150% бол хангалуун бол байдгүй. Ягаад гэхээр тэнд чинь бүхэл бүтэн их орон маань байгаа тий.
Тэгээ тэндээ амьдарчмаар байдаг, тэндээ бас баймаар байдаг. Гэтэл энд хамаг амьдрал маань байж идэг тий. Тэгэхээр нэг тийм хоёрын нэг тийм юм байдаг. Тийм хэцүү бол биш. Гэхдээ нэг тийм юу гэж хэлмээр нэг чамд гоё үгүй нүг тайлбарчгаа. Сэтгэл чинь бол хоёрдоогоо байгаа юм байна. Гэхдээ сэтгэл чинь хоёрдож болох өдөр ирж магадгүй гэдгээ мэдээд явж байгаа л гэж би ойлголоо. Зөв. Тий яг үнэн тий ерөнхийдөө би баталгаа өгдөг тий. Би бол ингээд үүр тэнд байна гэсэн баталгаа бол тэр манд л өгөхгүй. Тэгээ бас 90 очин амьдрах энэ төр боломж бас биш. 3 сар Монголд амьдраад 3 сар энд тийм. Миний боддог бодол эдийн. За окей чи ингээд Европт ажиллаа хийгээ явж байгаа юм байна. Эх орн руугаа нэг жилдээ ядаж нэг удаа явхаар хэмжээний тийм үр дүнтэй ажиллахгүй бол чи энд амьдарч юугаа хийх юм гэсэн бодолтой би байдаг шүү дээ. Миний л бодол л да. Тийм болохоор би яаж ийгээд жилдээ ядаж нэг удаа Монгол явхаар шийдсэн. Тэгжээж би энд амьдрах юм билээ ер нь бол. Хоёулаа адилхан шийдвэр гаргацсан байгаа юм байна. Би бас жилд ямар ч байсан корона гараад ингэчлээ л дээ 2 жил болчлоо. Жилд бол ямар ч байсан нэг явж игээд өөртөө хэлсэн байж байгаа. Тийм би яг тэгж хэлсэн. Тэгээд үнэхээр жилдээ явах хэмжээний тэгээд мэдээж хэцүү штэ энэ чинь маш үнэтэй тий. Явах гэж хэдэн дөрөв сурвалглаа бид нар чинь. Хэлэх юм бол манай сонсогчд бүр сайн юм болно тий. Тэгээд зарим хүмүүс хэмжээний хөдөлмөрлөх хэрэгтэй болчиход байгаа байхгүй тэгэхээр тий. Яг үнэ. Тийм тэгэхээр зөвхөн онгоцны плед биш. Цааталт нь юу гэдэг лээ? Орно. Юу яастай. Тэгэл тэн чин тэрэндээ нэг авчмаар эндээ нэг авчмаар дөрөөрөө гэх. Тэгээд дээрэс нь хоёр хүүхдийн чирж явах юм бол тэгэл карманы мөнгө гих мэтчлээ. Одоо бүгд адилхан ингэ бийж ин тийм ээ? Тий шүү дээ. Тэгэл би чинь аль болох нөхрөө авч явдггүй. Ягаад гэхээр өндөр үнэтэй болчих гээд нөхрөө авч явах зарлаар өөрөө авч байгаа байж байгаа. Би манай нөхөр маань явах гэдэг. Чи явж явах дээ гэлчихсэн шүү дээ. Тийм болохоор үнэхээр маш сайн хөдөлмөрлөд эх орондоо очих ядаж нэг очиод нэг зүүнийг сайхан өнгөрөөчих хэмжээний хөдөлмөрлөх хэрэгтэй гэж би харж байгаа. Тэгээ зөвхөн өөрсдөө баярлуулах биш бас нөгөө ээж аав нь эгч дүүс нь ах дүүс нь тэр олон хүмүүс бас харж баярлдаг болохоор зөвхөн өөрийгөө баярлуулах гэсэн бүх юм нь орчиж байгаа хөө найз нөхөд гэр бүл эгч дүүс бүх хүмүүс ороод тийм тэднэрээс кайф авчаад ганц юм байна. Тэгээд хоёудаа бас дугаар өндөрлөхийг бодъё. Хүүхдүүд нь ирж байгаа шиг байна. Хүүхдүүдээ ирсэн бах цаг нар нь болсон бах. Маш их баярлалаа урнада. Тэгээ урнаа чиний зүгээс бас гадны оронд амьдарч байгаа хүмүүс маань эх орноо бас нэг нүдээр хараад ижээд нь шүү дээ. Эх орны маань хөгжил энэ салбарт сайн явж байна. Тэр салбар дээр учир дутагдaltaй байна ч гэдэг юм уу бас эх орноо хөгжөөсэй гэсэндээ харж байгаа шүүмж талаасаа биш. Чамд тэгж харсан зүйл байдгүй. Эсвэл нь бас магтахаар зүйл тэр вау гэлээ Монгол сая очиход бол үнэхээр гайхамшигтай бүх юм ингээд байдаг. Монгол бүх юм байна. Би ингээд миний авч явсан зарим бэлэг мэлэг бол тийм дээрөөсөө гологдчих. Тийм. Тэгэхээр Монгол би бодсон шүү Монгол очихдоо ерөөсөө бэлэг мэлэг авахгүй Монголоос очиод авчмаар юм байна. Монгол бүх юм байна, бүх боломж байна. Тэгээд манайхан өөрсдийн гэсэн нөгөө зан характерын эмх зэгцгүй юм шиг надад санагдсан. Ерөнхийдөө ингээл нэг юм байдаг штэ ерөөсөө. Хүүхдүүд хүмүүжүүлж байгаа нь арай ондоо санагдсан надад эмхээс. Тэр хүүхдүүдэд телевиз хамаа намаагүй үзүүлж байна те. Зарим найзуудын маань постн дээр suicide гэдэг одоо нэг солонгосын нэг тийм өвчтэй кино байгаа ш нэг амар кино. Тэрийг 5 настай хүмүүс үздэг болсон. Тэр би ерөөсөө үздэг. Гэхдээ юм би сонсч ирсэн байхгүй айгу тийм кранк кино ерөнхийдөө онцгой муухай кино гэдэг. Цуврал юм уу тий? Цуврал юм билээ тийм аллахтай цуврал. Тэрийг манай нэг саяхан нэг найз постлоод манай охин тэр нь бүр орчлоо хэдэн нас 5 настай охин ч үлээ. Тэр юу ч болоогүй юм шиг постлж байгаа надад айгу харамслаас нагцсан. Тэгээд яг бодсон чинь манай бас нэг хамаатны нэг дүү маань 2 хүүхэдтэй зураг зүйлэл орчдөг тий. Тэгээд чи 2 хүүхэд чинь юу үзэж байгаа мэдэж байгаа гэсэн чинь мэдхгүй гэ бүр ингээд юу үзсэн гэдэг нэг тэгэхээр миний асууж байгаа асуултыг ч бүр анзаарахгүй тийм байсан надад харамслаас нагцсан. Тэгээ хүүхдийг юу үзэж байгааг ерөөсөө хинж контролдгүй надад жоохон харамслаас нагцсан шүү. Тэгээ юу ч үзсэн хамаагүй юу ч хамаагүй тавиад өгчтэй зүгээр л дугаа ажил. Тэгээ 3 настай өгөөд дутуу ярьж байна. Энд манай охин 3 настай намайг ингээд
дарамтлаа сууж яах чинь тэнд 3 настай өгцгөл дүү гэж штэ. Тэгэхээр энэ зурагтны буруу байхгүй. Зурагт хамаа намайг үзүүлсний буруу гэж би харж байгаа. Тэгээд ингээд хилээд ирэхээр ингээд тэнд айгу сонь зантай болж эхэлдэг байхгүй юм. Намайг сонсдгоо зарим. Чамайг хэлсэн чинь яг надад бас анзаарч байна. Айлд ингээд орохоор өдөр зурагт ингээ асаалттай. Тэр чинь хүүхдийн програм удаа л үзэж байгаа кино шүү дээ. Өдөр болгон биш. Тэгээ нөгөө хүүхдийг юу үзхийг ерөөсөө ингээд цэцэлж өгөөгүй, цэцэлдэггүй. Тэгэл одоо заримдаа ингээд Монгол руу уцаар ирэн гоцааталт ингээл хийвэл хийгээд байна. Юу асаац ингээд солонгос тэр кино гарч ийн гэл. Бүр юуны яасан чамаагста яана гэл бүр тэр ингээд телевиз ингээ хадчихна. Тэгээ тэр байж л байдаг. Тэгэл юм хэрүүл сонсоол тэрнээс ингээд бас стрессэд байгаагаа мэддэггүй юм шиг байна. Тэгээд хэрүүл сурдаг. Тэр чи ингэчтэй штэ урна. Би бас ингэсэн 2 удаа надад таарсан. Тэгээд би залгсан айлманд цааталт нь надтай ярьж ш тэр солонгос хүмүүс яриад харна. Би ингэж хэлсэн штэ. Оо яна уучлаарай танай солонгосоос зочид ирсэн байгаа юм. Би дараа яриг хэлсэн. Танай бүртэй байгаа мó гэд албаар. Тэгжээч нэг юм телевизэн чангалаад тэгээ уцаар ирдэг. Тэгээд тэр гарч байгаа юм бол бүр аимшигтай. Тэр ярьж байгаа юм хүн бол бүр дандаа л солонгос ирэл нь чинь дандаа хэрүүл тэгээ хнийгээ яаж ямар аргаар амар мундагаар хорлох уу гэдэг л юм байт юм лээ шүү дээ. Тэгээд тийм чинь нэг багаас нь үзүүлж хэрч одоо яах вэ? Тэр хүүхдүүдийнхаа юу үзэж байгаа гэж боловсрал бүх юмд нь жоохон анхаарч бол манайхаа алах гэдэг байхгүй. Ирээдүйн нөгөө нэг бид ирээдүйн монголчуудаа бид нар жоохон онцгой жоохон хараанаас нь жоохон холдолцсон юм уу гэж бодоод байгаа. Ерөнхийдөө нөгөө нэг сошиал медиа бүх юмар ингээд юу яасан? Өөрсдөө тайван байх гад тэднэрээ зүгээр утсаараа таблет телевизээр амын таглацсан юм шиг тэр хүүхэд өөрийгөө ингээ илэрхийлэхгүй чадахгүй. Бүр тийм болцсон надад анзаарчихсан. Айгу магадгүй би экстрем харсан байж магадгүй. Миний өнгөцгөн харсан л юм лээ. Чи өөрөө бага насны хүүхдүүдтэй тэгээд хүүхдүүдийнхээ дагаад эцэг эхүүд нь найзууд нь тэдний амьдралыг бас харсан байж байгаа шүү дээ. Гэхдээ хоёлаа яг герман хүмүүсийн амьдрал яг зөв Монголд байгаа нь буруу гэж ярих гэдэг юм биш. Энд чинь ямар үр дагаварт вэ гэдгийг нь энэ хүмүүс чинь мэдчихэж байгаа болохоор тэгээд тэрнээс нь жоохон л хэлэх гээд байгаа байхгүй юу юм тий. Анхаараарай гэдэг нь хэлэх гээд байгаа. Тий анхаараарай тий анхаараарай л гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг анхаараарай гэж хэлснийг ойлгохгүй тэгээд за тэгээд хинч анзаардгүй байсан юм би хэлж байгаа юм шиг тиймэрхүү л байсан. Надад жоохон тийм байгаа. Тэрнээс л манай охтууд хөөрхөн маань үзгэлэнтэй байна. Ямар ч гоё охтуудтай юм Монгол тий. Тийш тий. 5 охины 4 нь бүр сак байна тэр гудамжаар явж байгаа тий. Тэгэл үзгэлэнтэй байна. Залуучууд гоё болсон байлээ. Дор бүрнээ тий хүлээж аваад дор бүрнээ юм бодох хаа гэд бодож जैन. Тэгээд хамгийн сүүлчийн боломжийг урнаа чамд бий болгоё. Ер нь өөрийнхөө энийг нэг ярих юмсан хэлэх юмсан гэсэн юм байвал алтан боломжуудад танд болтлоо. Урнаа. За баярлалаа. Ямарсан намайг урьж оролцуулсан маш их баярлалаа дээ. Тэгээд ерөнхийдөө миний хэлэх дуртай үг байдیں۔ Би хэлээгүй зүгээр ийм үг сонссон. Хинтэж битээ өрсөлд. Тэ? Чамаас яаж иж байгаа хин нэгэн тэнд илүү нь байж л байдаг учраас дийлдэхгүй. Тийм болохоор гоё өөрийнхөө бай. Өөрийнхөө имийг өөрийнхөө хэмжээнд гүйцэтгэл явж байгаад болчиход идэв шиг санагддаг. Тэгээд өөрсгөө хөөрхөн бай. Тэгэл болоо. За маш их баярлалаа. Нэрэл тийм багта хүн болгон өөрөөрөө онцлогтой. Тэгээ өөрсгөө хөөрхөн байцгаая гэдэг ингээд энэ удаагийн дугаараа өөрсгөө хөөрхөн байцгаая. Тийм. Тэгээд чамд бас амжилт хүсье. Танай подкастны ханд бас амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд эрхэм сонсогч та бүхэндээ бас маш их баярлалаа.